юу цаан тэгээд маань Swishcast-ийн 9-р дугаар эхлэхэд энэ хөө бэлэн боллоо. Биш 8 шүү дээ. 9 шүү дээ. 8 шүү дээ. За хотлоо яриад байдаг үгүй. 8 шүү дээ. Чи ямар мохоо хөдөлж залуу. 9-ээс за чи бүр ингэж фейлдэх байсан юм уу те. За манай дугаар ингээд 1 сар орсонгүй 12 сарын баг эхний 7 хоногоос хойш ороогүй байна. Тийм 8 дахьхгүй юу? Тийм. Тэгэж бүр төөрцөө явж. Би яагаад 9 гэж бодоодсэн. Тийм. Тэгээд энэ удаад бит хоёр байна. Япон маань хүндэтгэх шалтгааны улмаас бол энэ удаагийн дугаарыг хөнжиж байгаа. Тэгээд бит хоёр бас зочинтой байгаа. Ингээд зочин маань өөрийгөө танилцуулах байна. Сайн байна уу? Анх удаал подкаст гэдэг юмд орж байна. Гард гэдэг. Тэгээд энэ фэнтези бид нар цог тоглодог. Тэгээд ер нь бол бас нэг саксыг жоохон сонирхох айддаг. Айддаг гэхгүй бол одоо арай л зарим хүмүүс бол юм хэр сайн мэддэг. Тэрний ажилд сакс мэддэг зэтдэг ярих юм бол бас сонирхолтой жоохон ойлголттой байгаа. Тэг өнөөдөр юм оролцож байгаа хоёр найзтай төрсөн баярлаа. За манай гард маань бол фэнтези дээр энэ 7 хоногт надтай таарсан. Уул нь гардын баг айгу дайжгүй хүмүүстэй яг хим баг үлээ. Манайх уу Йокч. Тэгээ Жими Батлер, Грин, Дило. Тэн Дило байгаа. Уучлаарай жоо анаатай. Тэгээд Дило байгаа. Тэгээ нэг хэдэн нэг дундаж үзүүл залуучууд байгаа. Зарим танихгүй баг нэр явж ийл. Оо тэдний чинь туршил гэдэг байхгүй. Уул нь гардын баг эхлээд айгу муу эхлүүлсэн. Тэгсэн дундуур нь гид огцом өсөөд айгу тийм хамгийн орон гарan баг баг манай фэнтезиний те. Одоо нэг Раслын гимтчээр л тэгэл байхгүй болчих юм байна. Тэгээ манай Расл тэгээд аимшигтай. Яалч нөгөө нэг тэр багийн одоо ганц одоо миний дэмждэг багийн тэр баг. Голд стэд өрөөсөн ганц хүн болчиход байна л да. Одоо тэгээ манай 3 дараалал хожигдчихлаа. Тэрний өмнө 4 дараалж хоцсон. Тэгээ одоо 9 хоног 9 хоцсон байна гэж бодоход. Нэг бодлоо амар бурхмаар. Тэгээд Кари эргэж энэ үйлрэлдэ битгий ирээсэй гэж бодож байгаа. Зүгээр яах ямар ч хэрэг байхгүй. Сайхан бэлтгээд дамраад одоо бэлтгэлтэй орсон л хэлээ л дээ. Тийм шиддэг болсон. Шиддэг болсон. 2 гарнаас шидэлт хийжлээ. Яг нэг хамгийн анх нэг гараа угалсан гэсэн мэдээлэл гарсан шүү дээ. Тэгээд 2 сараас тоглох боломжтой гэжсэн байхгүй. Тэгээд ер нь бол Warriors үлрэлэн танктахаас хойш тэгээд угаасаа тоглохгүй л гэдэг. Тийм. Тэгээд надад амар таалагдж байгаа цаа чи 2 гараараа шиддэг болсон байлээ. Арай өөрчлөгдсөн байлээ. Тэгэнгუთ тийм одоо яг өөрх нь яасан гимтээсэн гаран дээр ачаал байгаа гэж эхэлнэ гэсэн үг. Тэгээд үнэхээр тэр техникээ бүр сайн сураад яах юм бол одооны байгаа боломжоос хойшлоо шиднэ гэсэн үг. Тэгэхээр наа чи бүр unlimited range болох юм шүү. Тийм. Гэтэ шидэлтийн хэв маяг нөөцлөгдсөн юм чинь бас шидэх хувь нь буурах байлгүй. Тэгж би бодохгүй. 10 хэд шидсэн бүгдийг нийлээ. Тийм. Хоёр юунаас завжнаас шидчихлээ ихтэй. Тэгээд завжнаас ямар ч асуудалгүйгээр яг бүр ингээд яг гоё темпо. Тэгээд би нэг хальт бичлэг үзсэн тэр ихтэй жоохон аюулсан. Тэн дээр бол дундаас шидчихлээ. Клей Томпсон болов угаасаа энэ бол тоглохгүй шүү дээ. Энэ багийг дэмждэг шалтгаан тэр хүнээс л шалтгаалтай л да. Шидэлтийн яг тэр ер нь хэдэн оноос хойш дэмжиж эхэллээ Gold State-ийг. Gold State-ийг 16 шүү дээ. Билээ 73-9 идэг. Тэрний өмнөх жил наа. Тэрний өмнөх жил Игийн MVP авдаг. Игийн ирдэг ч шүү дээ. Тэр чи 15 он байлоо. 15 шүү дээ. Цаг хугацаа бүр арай л хортон биш. Харин бодолтой одоо. Леброн Кливленд саяхан ирж исэн одоо юу вэ гэх шиг. 5-6 жилийн өмнө. Тэр авдаг тэр нэг рекорд бол яах вэ? 73 өссөн. Тэр чинь бас тэгтээ түүхэнд бичигдэх байлаа. Тэрийг одоо ер нь угаасаа эвдэх юм дахиж хийж гарч ирэхгүй л ахaltaа нэг NBA-ийн одоо дөрмөн дөөслөл ороо 78 тоглолттой болж магадгүй. Тийм мэдээлэл яваад л. Тэр ихтэй зөөгөн тоглолттой болох нь яг үндэ NBA-г илүү сонирхолтой болгоно л даа. Манайхан одоо байгаа энэ ачаал гэдэг юмнууд нь ачааллын менежмент гэж хүмүүс болоод байгаа тийм. Энд чинь бол яг үндэ тамирчдын урт хугацааны амжилтыг алж байгаа. Тэгээд бас ингээд нэг юм
богино хугацааны ч гэсэн амжилтыг бас алаад байгаа. Бүх юм нь алаад байгаа байхгүй юу? Тэр ч үнэ шүү. Тийм болохоор тэрний оронд бид нар үзүүштэй тоглолт үзэхээс биш олон тоглолт үзэх ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Ер нь. Тийм болохоор надаа бол цөөхөн болгочоосаа. Тэгээ үнэхээр ийм амар яагаад тэнгууд ялчгүй тийм менежмент хийгээс шаардлагатай болно. Тэнгууд яг үзэгчд гоё юм зүйл яхалж байгаа шүү дээ. Зарим тоглолтыг за гээл зарим билждэг. Үзэгчтэй хөндлөөгүй юм шиг. Тэгээ жишээ нь одоо энэ Кавай дээр их харагддаг. Мелокигийн эсрэг амарсан юм дээ. Тийм. Кавай болохоор жоохон сентим юм л тоо. Би тэгж боддог юм биш юм. Өөрийгөө амар сайн чагнадаг тоглогч л гэж боддог. Тийм үү. Тийм. Одоо зарим хүмүүс чинь гүрээсээр гад нэг өөрийгөө гівдчихдэг штеп. Амар гівдэг явчихдаг штеп. Тийм биш. Тийм нэг махруу биш. Жоохон би энэ өвдөд байж болох юм. Тийм баг. Би иймэрхүү нөхцөлийг яг миний мэдгээр бол юм багадаа их өвдсөн хүүхдүүд иймэрхүү зан чанартай очдог байхгүй юу? Жоох ингээд би энэ эвгүүдээ дэрнгуут л ингээд яг өөрөө чагнаад бүр амар сайн өөрийгөө чагнадаг болчдөг. Тэр нэг ер нь бол Голдис танай Голдис Тетис эсрэг тоглож байгаа л нэг хөлөө яснаас хойш ер нь их амардаг болсон шүү дээ. Тийм. Тэгээд тэр нь яг ингээд хэлсэн явчих гээд байгаа юм шиг өдрөөс би тэгж л ялгаад байгаа. Нэг тиймэрхүү байгаа. Зарим тоглогч нар одоо тийм биш шүү дээ. Явж байгаа чинь гүрийгээл шүү дээ. Тийм. Одоо KD манай KD байна. Манай. Одоо явсан ч гэсэн. Гэтэ нэрнгээсээ. Тэр хүн бол яг үндэ жоох өөрийгөө чагнадаг хүн байсан бол тийм чухал тоглолт байсан ч гэсэн багаж яаж эргэдэг биш. Өөрийгөө яг бодсон бол ирэхгүй лээсэн. Тэгээд хүмүүс муулаад байдیں۔ Гэтэ тийм чан чанартай л хүн биш шүү дээ. Одоо тэгээд Бруклинд алхахаа л гэж бодоод байгаа. KD чинь бас тийм болоогүй хаас тоглох. Ирэх бараг 10 сар 11 сар гэсэн. Тийм. Кайри бас гимтсэн байгаа Бруклин. Цэгийн хоёулаагийн багчин бүр сүрцэн шүү дээ. Пол Жорж Кайри хоёулаа гимтсэн байгаа. Гэтэ Пол Жоржийг бодохгүй ороод ирчих юм шиг байлээ. Энэ хийдгэн тоглолт. Хип инжури л гэсэн байсан шүү дээ. Ой манай тэгвэл Дило гимтсэн заяа. Дило ч уус тархин хөдөлсөн шүү дээ. Онцлогоогүй байгаа байхгүй байхгүй лээ. Justice Winslow гэж нэг балан амьсгаа бүр. Би бүр хит хайж байна тэрийг. Бүр дургу үргээд ах эсвэл. Тэгээд энэ 7 хоногт ч яхаа тэгээ гарцтай тоглоод хожчих юм шиг үлээ. Манай баг нэг тасарч масарч хожихгүй байгаа л та. Яг заавал нэг клач байдлаар 1-2 оноогоор хожиж юм ч 2-3 хуваар хожиж. Сүүлийн өдөр нь. Би юу гэснээс анхаад байгаа 8-1 гэж дуусч үзсэн. Тэгсэн нөгөөт нь битүү гимтэлтэй байсан. Ерөөсөө энэ фэнтезиг чинь юуг алж чинь ерөөсөө гимтэл гэдэг юм шалаад байгаа. Тэгээ дээрэс нь инжури листэндээ ганцхан хүнтэй тоглож байгаа энэ жил те. Түрүү жил чинь 2 хүнтэй бас яг арай гайгүй байсан. Тэгээ бид нар нөгөө хэдэлээ бооцтой долцсон чинь энэ трейд ер нь хийлгэхгүй байна те. Трейд угаасаа цаанаасаа болиулаад байгаа л та. Цаасаа ахнаар бас тактик шилжээлээ. Ахнарын тэр бидний ахнар байгаа маа багийн энэ тоглож байгаа нөхдүүд гэтээ тэдрийг л хожиж боломжтой юм шиг надад санагдаад байгаа. Гэтээ ер нь л яг 3 жил тоглолцсон сайн драфт хийж илээ яг. Яг одоо манай ах л гэхэд Янастай Сиакамтай бас амар багтай. Трей явах шүү дээ. За фэнтези бол ярихад бол иймэрдүү байна. Тэгэд энэ 7 хоногт NBA-д маань нэг харамсалтай юм болсон. Тэр нь юу вэ гэхээр одоо NBA-г одоо дэлхийн нийтэд таниулсан комиссар Дэвид Стерн маань тал төгссөн гэсэн маш харамсалтай мэдээг бол авсан байгаа. NBA-г одоогийн хэмжээнд хөрвүүлж гисэн юм гэхэд Дэвид Стерн ихээр нэг юу санаад орсон юм да. Драфт гэдэг шүү. Драфтер яг зогсож байгаа юм лээ. Яг драфтер with the first pick гэж хэлдэг. Тэр үг бол үнэхээр iconic үг дээ. Анти. Одоо драфтерснаас энэ жилийн драфтынхаа хүмүүсийг те. Ерөнхийдөө та тэрний талаар ер нь ярилцсан уу? Манай номер 1-ийг Заяан тий. Заяан мэдээлэл гарсан чинь 1 сараас тоглоно гэсэн мэдээлэл гарсан. Цаа чи нөгөө гүйлтийн бэлтгэл хийгээд эхэлсэн гэдэг тий. Гүйлтээ өөрчилж байгаа гэдэг. Гэтэ би сонио одоо хүртэл тийм гүйлттэйгээр яагаад байгаад гэсэн юм болоо гэдэг. Ачаал яг нөгөө тийм коллежд үнэхээр амар байсан. Тэгэхээр нөгөө яг өрсөлдөх хамгаалах өөрөө тэгж нэг тийм ачаал битээ хүн байгаад тэрнээс л асан баг тий. Заяаныг яг уу энэ үйлрэл тоглоод тэгээд үзгэл ахaltaа. Гэтэ ямар нэгэн шагнал манал бол угаасаа авахгүй. Шагнал нь үгүйс ойлгомжтой болчихлоо тий. Жаам ороод шилдэг рүү хийх юм байна. Тодорхой биз. Заяан зүгээр илтээ тодорхой биз мэз гэж яг үндэ одоо болоогүй л шүү дээ. Ягаад ч тий нэг
нэр зам хурж бүр амар үзүүлээд багаж ирээд ивэл авчиж болно шүү дээ. Тэгэхээр бас одоо ч хідэн тоглолт үлдсэн байгаа ер нь багуудад харъя шүү дээ. Тэгэхээр Нэг 20 40 тоглолт 30 40 тоглолт биш 50 40 тоглолт байгаа шүү. Ерөнхийдөө тэр хавцаа тий. Тэгэхээр улирал ер нь бол 4-ний 1-тэй орцсон байгаа. Тэгээд Christmas-ийн тоглолтуудыг үзв. Энийг угаасаа гэхдээ нэвтрүүлгүүдээр ярьсан л та. Гэхдээ яг хідүүлээ бодлоо хэлье гэж бодлоо. тий надаа зүгээр Christmas-ийн тийм тоглолтууд яг тийм сүртэй санагддаг шүү. Яг нэг тийм яг хүмүүс юм дээр явчихж байгаа нь болохоор яг тий ингээл алцал хооронд нь алцж байгаа гэж яваал гэдэг. Гэхдээ яг энэ үеэр нэг иймэрхүү байдал би болохоор ер нь удирлыг ер нь тийм сүртэй гэж би ерөөсө боддгоо удирлын тоглолтуудыг. Тэнд ер нь сакс гэдэг. Яг зүгээр л амар менежмент нь сайн одоо тактик сайтай тиймэрхүү байх юм болж байгаа халаалт маягийн дуу болчдөг дуу. Тоглолт. Миний л бодлоо л доо тэгээд би нэг плей-оффоос эхлээл. Үнэхээр плей-офф чаддаг. Тэгэхээр би одоо LeBron амар дургу байхгүй юу? Яг тэгээд тэр хүн үнэхээр сайн плей-офф одоо юу гэх юм те. Чухал үед амар гай алдаг. Манай одоо юунд үнэхээр гай амар гай алдаг багтаж. Тэгээд тиймэрхүү тийм тоглолцсон. Одоо яг тийм тоглогч гарч ирж байгаа гэж би бодоод байгаа. Донч шиг Лука. Тийм. Ягаад гэвэл цаачаа амар сайн сэтгэл зүйтэй юм шиг санагддаг надад ярьсан. Айку сайтай. Тийм. Лукагаас ерөөсөө нэг том буруу үртэл гарахгүй байгаа хөө тий. Талбай дээр нэг тийм зүгээр бөмбөг алдах нэг тими шийдвэрүүд тий. Эсвэл үйлдэл хийгээдэггүй. Крис Полыг нэг LeBron-тай нийлүүлсэн юм шиг. Яг тоглолтын өөрөө оруулсан. Крис Полыг гэснээр Крис Полыг одоо ярих хэрэгтэй хэвчтэй. Крис Полыг ярина. Жохон яарч яриад байна нийтүүлээ. Тийм үү. Стиг жарж яриад байна те. Би бас мэдэхгүй л наа тэгэх бол би ч одоо анх удаага л юмд орж байгаа болохоор тэгэл шууд толгоонд орж ирсэн яваад. Яг нэг манай хэсэг дээр болохоор ингээд жоохон сегментээр жоохон ярьж байгаа ингээд шилж яваад байгаа байхгүй. Энэ баажи шиг байл та тийм. Баажи шиг байна гэж угаасаа нэг баг дэмждэг. Go goal тест тэгээд. За тэгээд сая юу явуулчихлаа ч гэж. Шинэ жилийн тоглолтууд. Тийм, Christmas-ийн тоглолтуудыг яг нэг тайзл гэж ойлгох юм байна та. Яг нэг бүр тийм чухал тоглолт биш зүгээр юм тоглогчт нь жоохон хөвгөлтөө тий үзэгчдэд жоохон юм үзүүлээд. Наадахын жишээ нь Christmas-ийн тоглолтоор нэг өнгөрсөн жилүүдтэй финалийн дараагийн тоглолтыг үзүүлдэг гэсэн байхгүй юу? Одоо Warriors LeBron хоёрын дүүгэлийг дахиад үзүүлэх эсвэл дээр үед чинь Kobe LeBron хоёрын хооронд тоглох Kobe Shaq тий нэг тийм хүмүүсийн хүлээсэн тоглолтыг л ер нь бол үзүүлэх тайзалтай. Тэр тайзан дээр сайн тоглож чадчихвал тэр чинь хувь тоглогчийн рейтингийг өсгөх фэн бейс сайтай болоо. Наадахын сая Ingram л Christmas-аар 7 одоогоороо хийсэн байхгүй. Тэгэл Дэнүрийг хожичлаа одоо Ingram All-Star-т сонгогдох уугүй юу гэд яригдал явж шээ. Ingram гэснээс Ingram бол гоё байгаа. Баг нь муу байгаа. Тэгэхээр бол All-Star-ыг угаасаа нөгөө нэг сэлгээ мэлгээ яг сонгогдох үеэр бол хэдүүлээ өөрсдийн хамгаагүй юм. Тэгэд Christmas-ийн тоглолтын хажуугаар бол All-Star-ын санал асуулга маань эхэлсэн. Та хоёр ер нь саналаа өгч гинөө. All-Star-ын саналаа ер нь өгцөн байсан. Гэхдээ жоохон яг тэгэхэд шүн ингээ орой нойр хүрээд тэгээ нэг хайлт хуйлтл өгцөн байхгүй. Ер нь бол өдөр болох 2 ч удаа өгч болно шүү дээ. Тэгээд аккаунтаараа өгчөж болно. Эсвэл Google-с NBA Vote гэж яагаад шууд сонгоод өгчөж болно. Тэгээд сая бас санал асуулгын хариулт гарсан. Эхний байдлаар үүдэн шүү дээ. Тэгсэн чинь Лука бүх тоглогчдыг тэргүүлж илээ. Угаасаа нэг жоохон яриа үсэдсэн мэт LeBron Лука юм. Гэхдээ харин Лука шүү дээ бүр. Ингээд 2 дахь жилдээ тоглож байгаа хүн LeBron-ыг гүйцээ санал асуулах. Одоо энэ MVP-г бас гүйцэн байхгүй гүйцсэн. Яалтчгүй гоё л байгаа л та. Залуу нэг шин те. Европын бүх фэнүүд Лукад өгöd байна уу гэсэн хаталт байгаа надад. Дээрээс нь Америкийн өөртөө ч амар хөвч байна. Дээрээс нь Стеф байхгүй болчингууд Лукад бас тэр санал очоод байна гэж харсан би. Тий. Жишээлбэл яг ийм байхгүй юу? Наач одоо яг л миний одоо энэ Лукад дуртай байгаа юм байгаа байхгүй юу? Ягаад гэвэл одоо би чинь Стеф гэсэн тиймэрхүү тоглогч нарт одоо юм дуртай. Тэгээ ингээ хараа байж тэл LeBron-ы haters гэж бас байгаа шүү дээ. Яг үндэ haters base тэд нар орж ирнэ. Тэгээд тэгүнгууд ингээ явгууд Европод тэгүнгууд Европ тоглогчтой өгнө. Тэгүнгууд юм
ихэнх хүмүүс чинь тийм нэг залуу хүн баг хүний гаргах залуучуудаа гэж дэмжих гэдэг нэг тиймэрхүү юм. Ягаад гэвэл угаасаа л нэг тийм одоо маань Golden State-ийг өөр баг ингээд хожих гол яхад хүн болгон тэгдэг байсан шиг те. Яг тийм байгаа тоххой. Одоо King-ийг унгаах боломжтой хүнд л хүмүүс нэг юм. Тийм. Тэгүнгүүтээ одоо яг Антитангоос гэдэг илүү авч ийн санал авч ийн гэж бодохоор. Тийм тэр хараа амар байгаа байхгүй. Тэр гэхдээ эхний санал асуулга жоохон хөөрөгдөл байдаг л та. Яг нь явандаа одоо LeBron гүцээ гараад ирэх л байх гэж би бол бодлоо. Одоо яг ийм санал асуулгын нэг юмыг харуулж байгаа LeBron-ы фэнүүд чи илүү өгч ирэх байхгүй. Дэлхийд аяа. Тийм. Тэгэд яг үнэхээр заяа аим бугай сонирхолтой юм байна. LeBron сонгогдохгүй заяа эхний 1-2-оор сонгогдохгүй бага сонгохгүй болж штэ. Тэгвэл одоо тэгэхэр чин нэг талаас донжиж байгаа тэгээд талаас янаас гарч ирнэ. Тэгээд энэ хоёр сонгоод хинэн LeBron гэх бол. Хин ихэлт сонгох нь лавна да. Тийм шүү дээ. Тэ. Энэ хоёр чинь нэг бас энэ хоёр чинь бас одоо яаш тэнгүүд хин хамгийн түр их санал авсан нь сондог. Их сонгоно тий. Тэгээд жилийн жил LeBron төрүүл сонголт хийдэг гэсэн. Тий. Тэгэхээр бодохоор LeBron одоо ингээл бодоход яалтчгүй яг яаж юм те. Тэгээ одоо ер нь өөрөө өнгөрч ирэх дуусчихжээ. Одоо ингээд East West-ийн хоёр төлөөлөл нь хоёулаа ингээд 2020 оны төлөөлөл болчихлоо шүү дээ. Тэгээд бүр интернэшнл тоглолт гэж байна. Энэ би нүүр царай болчихж байгаа байхгүй 2020 оны. Би тэгээд East-ийн гараанд болохоор ингэж өгсөн л тоо. Мэдээж Giannis, Embiid, Siakam, Rose өгч байгаа. Rose бүгд саналаа өгөөрэй. Тэгээд Kyrie яг өгч юм аа. Kyrie яг дуртай. Гэтэ яг гарах ёстой гэж үүднээс ярих юм бол Kemba дүрэн. Forward дээр нь болохоор Jimmy Butler. Тэрийг үсээ нөгөө пэйжээрээ дамжуулаад би бичсэн байгаа. Өсөө Jimmy Butler гоё байсан. Jimmy Butler нөгөө нэг баг нь илүү амжилттай явж байна. Торонто юу Miami гэхээр Miami дээрэс нь Butler тэр багийг чи юусэн мотор нь шүү дээ. Тийм шүү. Тэр тэгээд Adebayo гэдэг нэг гоё нөхөр. Одоо гоё төв гарч ирж байна те. Хар ёк гэж. Эндээс ингэж болж байгаа те. Тэр манай ганц оноо цуцуулгаж байгаа нөхөр шүү дээ. Тэр гоё тоглож үлээ юм. Амар бийтэй дээрэс нь дамжуулт сайн өгдөг. Whiteside ч нэг балаараа яаж дамжуулж чаддаг. Би ч нэг төв хайгаад яг үндэ би Adebayo-г яг өөрөө үнэхээр ингэнэ гэж бодож авах байхгүй. Тэг би ер нь жил болгоно нодлон бас ихтэй хаалыг тэгээд тэгсэн чинь төв хайгаад тэгсэн чинь бүр төвд олддгоо. Чи хідээ сонглоо. 4 билүү 5 билүү тэр хавцал байгаа. Тийм би өөрөө Russ лидерийн дараалах. Тийм Russ лидерийн дараа тэгээд яг төв авъя гэж бодчихсон чинь одоо ингээл дунд чинь 15.5 14 гэдэг хэр чинь амар сайн байгаа хөө. Хамгийн гол нь 4 ассисттэй. Бас triple double дундчлаад байгаа байхгүй. Зарим үед дундчлах ч яг 2 3 тоглолт дараалж хийгээд байгаа байхгүй. Зоолтой болоо хийж. Тийм яг 5-аар сонгосон байхгүй. Тэгээд Miami бол гоё үлээ. Гэтэ яг зарим үед орон ханалтаа нэг Вашингтон өдөрт хожигдод би тэрийг өөр гайхсан. Вашингтоноос гэсэн тоглосон хүнээс Matthews гэнэ үү ямар тоглогч вэ? Нэг цагаан нэг 2K дээр зүгээр дефолт царайгаар хийсэн тоглогч байдаг нэг. Тэгээд тэгээ West-с болохоор мэдээж юун дээр нь болохоор LA-гийн 3 тоглогчийг өгсөн. Davis, LeBron, Kawhi тэгээд урд шугам дээр нь болохоор Harden донч. Юус энэ тав бол ойлгомжтой л үү дээ. Одоо харин хэн капитан болох нь гэдэг л байна л та. Гол асуудал тийм. Тэгэд Lillard ер нь наацгүй юм а тийм. Бодоод Curry-ийн чинь дончч гараад ирэх юм. Уул нь жилийн жилд нэг тийм underrated яваад байдаг. Тэгэд Westbrook бол ер нь санал асуулгаар байдаг ч гэсэн одоо л юм бол үе өгчлөө ил. Угаасаа бодлоо. Багийн 2 дахь сонголт шүү дээ. Тийм. Зүгээр л яг зүгээр тим суурьнд очсон хүнийг яаж далстарын юм дээр гаргаж ирэхтэй. Тийм. Яг сэлгээнд бол батна. Тийм дээр ойлгомжтой. Тийм. Ер нь бол сэлгээнд багтах нь бол ингээл байж шít. Яг энэ Westbrook өөрөө л тим сонголтыг хийгээд явчихж байгаа юм байна. Одоо угаасаа 2 дахь байсан дээр л дээ. Нэг дахь байгаад хэзээ ч амжилт гарахгүй юм шүү дээ. Угаасаа дээрээс нь 2 дахь байсаар ирсэн тоглогч. Дээрээс чи одоо Westbrook ч 88 билүү 30 одоо 2 дахь дүүж шүү дээ. Одоо хөшөрч ийн дүү. Prime time-а ер нь бол алдсан бил. Westbrook-ийн тоглолтыг хараад байгаа. Triple double бүр амар хийдэг.
Тэгээд сая жишээ нь өглөө би одоо Фили Rocket цэрийн тоглолтыг үзсэн байхгүй. Тэгсэн чинь тохолтоо 2 удаа алдчихж байгаа байхгүй. Суул орж ирэх тохиол. Тэгэхээр өсөлт нь багасцал гэсэн үг шүү дээ. Тий. Дээрэс нь Facebook чинь нэг ивэр биш нэг хүчээр яддаг шүү. Тэнгүү тэр мөрний яг тесрэлтээс нь хамаарат багасдаг болсон байлээ. Facebook-ийг бол харахад тийм байна. Тэгээд East-ийн гардууд дэр гэвэл өөр онцлмоор байгаа гэх. Крис Пол байна. Крис Пол одоо Тандер гэдэг хэний ч тооцоонд байгаагүй багийг манлайлаад өдөртаад плей-оффын байранд орчихлоо. Клач байдлаар NBA-г тэргүүлж. Тэгэхээр ер нь бол яг хаалтантай тоглолт нь унаад байсан болохоос Пол ганцаараа ингээд яг багийн лидер хийх юм бол хിവэрээ л байгаа гэж юм. Ялч IQ сайтай харуулж шүү дээ. Гол нь бага удирдаад. Дээрээс нь тэгээд энэ тоглогч нь ингээ харах юм болохоор Александр гэдэг тэгээд бас манай би бүр фэнтези талаас. Тэгээд Стив Адамс гэдэг ерөнхийдөө тэгүнгод бангаар залуухан бүрдэх юм баггүй юу? Тэгүнгод CP шиг туршлагатай нөхөр тэнд байгаад байдаг тий. Тэгэхээр яалч өөр л доо. Тэгээд энэ Шрёдер аягүй сайн тий. Тэгээд оноог бол чиг идэж ууж байгаа нэг. Дандаа лигийн сэлгээ 2 дугаар багууд эсрэг тоглохоор Шрёдерийг ер нь гүйцэх юмтай байхгүй юм билээ шүү. Тэгээд манай Гало бол яг оноо авдаг авал хай одоо бэртцсэн байгаа л та. Тэгээд буцаад ороод ирсэн. Хайлт бэртсэн. Тийм ч орон байгаа. Тийм ч муу баг угаасаа биш л л да. Үгүйсээ тэгээд ер нь бол баг 7-оор гарах боломжтой л. Эсвэл 6-аар ч орчуулна. Тий. Яг тийм клач нөхцөл дээр бол ингээд 3 жижиг тоглогч удаа гаргачих байгаа байхгүй. Тэгээд Галинари гээд 3-аас шиддэг оноо авдаг. Төв дээр нь Адамс нөөл хоёрыг ээлжлэл явчихсан. Тэгэхээр үгүйсээ бол ер нь бол аюултай л баг болсон байлээ. Өөр чинь за East-ээс West-ээс гэсэн. East-д бас нэг баг одоо таамагаас илүү дээгүүр яваад байгаа нь Шарлотт байна. Тэгээ Шарлоттод нэг лидер төрсөн нь бол Девонта Грэм гэж хинэж таамаглаагүй нэг тоглогч байгаа да. Тэгээ Грэми ер нь тоглолтын үзсэн чинь ер нь л одоо энэ Трей Янг, Стеф эдэр шиг л тоглогч үлдээ. Яг орж ирэл бужигнуулдаг 3-аас шиддэг те. Амар өөртөө ихтэй тоглолттой. Тэр Розерийг ч баг ажилгүй болох гэж. Розер бол энэ багийн лидер байх гэж ирсэн. Грэнд бол байр суурь бол алдсан. Розерийг баг сольчиж магадгүй гэж бол бодоолгаа. Тэгэд бүрэлдэхүүнийг нь харахаар нэг сүртэй бол биш ээ. Харин тэр PG Washington гэдэг руки тэр их дайггүй залуу байлээ. Өөр Батон мэдэрч бүр байхгүй болсон байлээ. Статыг харахаар. Яг оруулж байгаа өр нөлөөг нь бид бас байгаа л та тийм. Малик Монк бас гайгүй байгаа. Шарлотыг ярихад бол нэг тийм үрд болно. Гэхдээ плей-офф тугасаа орохгүй л тийм. Нэг гоё ирээдүйтэй залуу баг гэдэг утгаар нь бол бид нар ярьж байна. Тэгээд East-д өөр бас шууган тариад байгаа нь бол Indiana Pacers гэж бас баг байгаа. Олодипо ирэхээр бүр л одоо супер болох бах та. Брокт амар баг шүү дээ. Тий. Гэтэ Philadelphia ирээд яах бол тэр хоёроос нь ерөн зарим тоглогч нарыг зарим багийг тэгдэг те. Ингээ гой байсан. Уус нь тоглолт нь жоохон уналтай Indiana-гийн. Тий. Олодипо одоо нэг тоглолтондоо уусгах юм. Уусгах нь бол тэгэхээр жоохон Сабон энэ багийн Сабонаас амар дуртай шүү дээ. Аюу гоё ч юм бол зүгээр All-Star-ын гараа мараа гэсэн зарим хүмүүс ч тэгсэн явж. Сабон сонгохдож магадгүй. Сэлгэнд л ах. Тийм, ер нь бол сэлгэнд л тий. Гараа бол угаас ойлгомжтой шүү дээ. Тэгээ Сабонис бол баг дабл хийгээд ер нь бол амар рейтинг өдөртөө. Майс Турнерыг явуулаад Сабонисыг яг л үндсэн төв болгох зүйл бол гимгүүл гэж харсан би. Тэгээд сая бас солилцооны цонх нээгдсэн. Цонх нээгдсэн жоох нэг гэрээтэй тоглогчид солилцох хэрхэн нээгддэг 12 сарын 15. Тэгээд ганц солилцоо болсон. Кларксны солилцоо. Тэр ч нэг яриад ах солилцоо биш л сүртэй бол яриад ах нөлөө үзүүлэхгүй байх шатаад. Тэгээд одоо бол яг яригдж байгаа том тоглогчид нь юу бол Жрүү байна, Кевин Лов байна, Демар байна. Полыг бол солихгүй байх одоо ингэж сайн явж байгаа юм чинь. Тэгээд саяхнаас Драмондын нэр бол амар ороод ирсэн. Кузмагийн нэр бас яригдчихэж байгаа. Тэгэхээр
Энэ тоглогчд бол хаашаа очил зүгээр үү та хоёрын бодлоо. Кемло үеигч байгаа одоо Портланд очино гэдэг амар том яриа өгнөд байгаа шүү дээ. Тийм. Ер нь Портланд очил зүгээр л дээ айгуу том контентер баг байгаа шүү дээ. Уулын хэлээ. Дач муу байгаа даа. Лиластай хамтраад тийм. Гэтэ Кемло очлоо гэхэд Портландын яг самбар сайжир нөхөс хамгаалт сайжирахгүй л байх л та. Би бол тэгж бодож байна. Довтлогоон дээр ч гэсэн доороо бас шал өөр болно л дээ. Довтлогоон дээр бол илүү олон шидэгчтэй л болно гэсэн үг шүү дээ. Тэгээд Ловиг бол Саас юм уу Портланд авах магадaltaй гэж бол би нэг сайтнаас харсан. Ловч бас Warriors таагаад урсамжуудын нэгтэй те. Лов Ловч Cleveland гоё. Тэгэхгүй. Лов гэдэг нэг одоо нэг тийм сайн биш л дээ. Гэтэ тийм нэг сонио гимтлээс л оцсон юм бол та. Ер нь бол багийн лидер байхаа аль дээр болсон шүү дээ. Тийм. Одоо баг багийн 3 дахь сонголт үжиж Ловтой баг амжилт гаргана гэдгийг бол телевизэнд бол харуулсан л та. Timberwolves дуулна 10 тон байсан шээ. Гэхдээ Timberwolves плей-оффт ороог واخгүй хамгийн юу. Тэгэхээр бол тэр тоглогч бол багийн нэг бол биш юм байна гэдгийг харуулсан. Жирүү Holiday бол бас амар олон баг сонирхож байгаа. Dallas Denver гэдэг. Holiday шиг бол хамгаалагчийг бол авчулъя. Lakers яа авчул бүр жижиг боллоо. Юу Lakers авчаа. Дааж авахгүй л дээ. Удахгүй юм болно. Кузмагаараа солихгүй. Авахгүй л дээ. Кузмаг солино гэж байхгүй л. Кузмаг солих баха. Гэхдээ солино гэсэн яриа гарцсан. Амар гарч байгаа. Кузмаг миний бодлоор Кузмаг баг ийгээр солиулдаг л тэр өгдөрүүлж байна. Ийгээр солих шаардлага байхгүй. Lakers ийгийн шаардлага байхгүй тийм. Гэхдээ Кузмаг мэдгүй нэг тийм илүү тоглох гэж байдаг шүү дээ. Багт. Одоо яг амжилт олоход нэг юм гай одоо жишээлбэл яг тэр хүн гарч байгаа оронд өөр нэг сэлгэний нөхөө гарч ирээд хамгаалаад юм уу эсвэл тэр хугацаанд эсвэл нөгөө хэдийнх нь хугацаа нэх байвал KPC-гийн ч юм уу гарах хугацаа нь их байхгүй бол тэгэхгүй бол заавалчгүй энэ баг хүн нөгөө тэр багт байгаа болохоор Кузмаг тоглох хэрэгтэй болчихж байгаа. Тэгээ нэг цаг авч байгаа. Тэгвэл тэр хүний яг үндэ миний бодлоор л ингээд талбай дээр гарч байгаа ашигтай нөлөө муу байгаад байгаа. Яг хүмүүс болохоор тэгээд байгаа шүү дээ. Ачааллыг багасгах. Нотлооны ачаал багасгах. Кузма зарим тоглолтууд аягүй сайн. Заримд нь байхгүй. Яг тийм тоглогч нар чинь гарч ирээд үнэхээр хэрэгтэй үед одоо тиймэрхүү тоглогч нар чинь сэтгэхгүй мотод байл эсвэл үлдээ. Тэгэхээр чинь одоо яг плей-офф руу орж штэ. Тэгээ тиймэрхүү юм руу оронгууд. Тэг яг шидгээс айдгүй л та. Космо сэтгэл зүй нэг тийм шидгээс айдаг тоглогч чи өөр шүү дээ. Одоо Дэросомер болсон шиг тий. Тэгээд шидгээс айхгүй гэд харин тэр чинь амар юутай байгаа байхгүй юу? Эрсдэлтэй байгаа байхгүй юу? Тэрний оронд яг үндэ баг шидгээс айдаг нөхөр байж ивэл өөртөө намрах баг. Хамгаалцаатай. Тэнгууд шидгээс айгаад хэрэгтэй хүнд нөхчдөг нөгөөт нь их юм хийждэг. Гэтэл энэ одоо шидгээс айгаад 5 шидэл 3-ын оруулахгүй унгаахгүй л байхад л тэгэл амар хэцүү болчих. Гэтэ Lakers-ийн хамгаалттай ажиглуулж бид тэр Dallas эсрэг тоглохыг харсан чинь. Заримдаа сайн байгаа. Заримдаа нөгөө нэг муу багууд дээр ингээд нэг тийм назгаа тоглоод ил. Сая жишээ нь Phoenix-тэй тоглолтыг үзэхэд эхний 2 үед бол идэж ууж байгаа заа. Балид идэлээ. Тэгээд дараачийн 2 үед хамгаалахгүй байсан. Үбрэ ч орж ирээ шицээж байгаа. Тоглолтыг өөртөө назгаараа л. Өглөө бас тэр нэг юутай тоглолоо. Нэг муу баг байсан юм аа. Ер нь таарах баг байсан. Бас эхний 2 үед яг адилхан идэж ууж. Pelicans-тэй. Тэгсэн чи яг сүүлийн 2 үед нөгөө Ingram хитер нь орж ирээл одоо нэг тийм залхуу хамгаалт шүү. Lakers тэгээд жоохон хөгшин байлаа харахаар. Тий, жоохон би навич яг тэгж бодоод байгаа. Энэ жил яг тиймэрхүү болохоор энэ жил гэхгүй бол энэ жил авахгүй бол тийм дараа жилээс хэцүү шүү. LeBron ч одоо нас нь явж ийн гэж юм бэл. Тэгээд миний бодлоор бол угаасаа л нэг жилийн баг л бүрдүүлчихвэл гэж бодоод байгаа шүү. Тэгэд яг уу Яванда тэгэл AD-дээр тулгуураал бага босгочихно л доо. Яг тэгж бодоод байгаа. Яг одоо энэ LeBron AD гэдэг хослол бол одоо нэг ганц 2 жил л авраг авчих хослол бүрдүүлж байгаа л тий. Гэтэ тийм байлаа гэд яг үнэндээ Antetokounmpo ийм амар байж байгаа. Тэгээ Middleton үнэхээр туслаад тэр баг амар болчих юм бол мэдэхгүй. Би л балоки Milwaukee ч нь бол бас амар хэлээ шүү дээ.
яг хамгаалалт тоглох нь амар чигэд бүүд шийддэг, бүүд яадаг. Тэр Антетокумбо наацхан тэгэл Леброны өдөс баг 7 гол ижлэг яалаа. Тэр бол 5 шийдсэн шүү дээ. Тий. Гэтэ 8-5. Тий. Гэтэ Антетокумбо тоглолт болгон дээр тэгж гураа шидэхгүй л дээ. Шидэхгүй сайхан юм да. Амар тök. Плей-оффын 7 тоглолтын турш тэгж шиднэ гэж бол байхгүй. Тэг ямар team specialty шийддэг тоглогч шүү. Тий, ямар плей байгаа биш. Яг уу би бол Милокиг ингэж хараад байгаа. Антетокумбо мэдээ супер одоо лигийн номер 1 тоглогч. Гэтэ туслах нь бол лигийн бараг 30-40 та орохоор тоглож байгаа. Тэгэхээр бол жоохон хэцүү л. Мидэлтэн. Тийм, Мидэлтэн Плецо хоёр бол тийм одоо second tier тоглогч бараг 3 дахьч байвал зүгээр санагддаг тийм шүү. Тэгвэл эндээс нөгөө солилцооны талаар орж ил та. Тэнгууд яг 2 дахь байхаар ямар хуу тоглогч авчвал Holiday. Харин одоо нөгөө ярьлаа Holiday хэлсэн. Holiday Плецогоор толчиж болох. Тий. Плецо ч юм бол ер нь overrated тоглогч шүү дээ. Плей-офф айгүй муу байхгүй. Тий. Тэр нэг грэмэрээ би бүр тэрийг хараад яагаад тийм гэрээ хийчихв те. Тийм. Плецог авч болж ийн эсвэл хэнийг би болон Крис Полыг авчаасаа гэж болсон. Даач нэг үнийн дүн хүрхгүй юм биш л дээ нэг цалин тэнцвэрхийн тулд заавал Мидэлтэн ч юм уу хэнийг хүрэх шаардлагатай. Чухал тоглогч явах. Шинэ Бакс Полыг авчвал аврах уу? Яг ийм байдлаар бол аврах гэлгүй. Пол ардтын бүгд бүснээр нь тоглолоо шүү дээ. Зэн Дендри Жордан хоёрыг ямар амар хоёрыг. Тий. Тэгвэл хамгийн гол нь хахтууд хоёр лобс ороод ирнэ одоо. Тэр хоёр бүснээр нь тоглолно. Бүснээр нь Бигнер бол дээрээ шийдүүлнэ. Тий, Бигнер ороод шийдүүлнэ. Тэг Хайли гарч ирээд шийдүүлчих болж байна. Тэг энэ л Илесоо Чинзомын зог шийдүүлээ тий. Шийдүүлээд бүр болохгүй өөрөө ороод оноо авчина. Тэгэд хамгийн гол нь тэгэх юм бол хэний ачааллыг Плецогоос илүү амар хөлөх. Плецо ч хамгаалал хийс биш. Бас дараа олж байгаа хэцүү зүйл юм гэж болохоор тий. Тэгээд би бол Бакс Полыг авчаасаа л гэж бодоод байгаа. Тэгвэл бол амар финал болох байхаа. Нөгөө талаас нь Lakers гарч ирнэ гэж үзвэл. Тэгээд Lakers баг гарахгүй байх магадлал өдөрлөө байгаа л да. Одоохондоо Clippers гэж яригадаад байгаа. Тэгээд Clippers ч бас ер нь бас дутуул байлээ. Бас заримдаа 2K дээр бол амар л та. Paul George. Тэгвэл миний тоглож чаддгүй ганц баг. Kawhi бол бас заримдаа айгүй орон гарan байсан. Тэр одоо Houston эсрэг гэж бол жоохон мяа тоглоо. Houston биш юу л. Kawhi гэдэг надад бас тэгж бодод байгаа. Энэ жил нэг тийм арай л юм авах муудаж чинь гэж байна. Яг наа чи плей-офф дээрээ тэр өөр гэдэг. Өөр гэдэг. Терминатор болно л доо. Нөгөө Paul George чинь плей-оффд ороод мяарчдээ шүү дээ жоохон. Тий. Тэнгүүд Kawhi нээлттэй сайжруулын баг бол байх бах. Lou Williams бол жиггэн хийдгээ хийжээ. Montrezl Harrell-ийн хоёр л. Тэгэхээр ер нь бол Clippers бас нэг төв авчвал бас яг аврал болчих واخ. Төв. Тийм бас Drummond гэж болох юм. Харин Drummond яваад байгаа. За Drummond-ыг авахын тулд нилээ хэдэн тоглож. Одоо Шаймд нөгөө нэг хим ин те 100 бац тэгмүүдээ драфт ирэх мэр. Тий, тэгэхээр зөөр байгаа. Эсвэл хайрлыг ч өгч магадгүй. Хайрлыг өгөөд нэмэх юм гэж явна шүү дээ. Тий. Drummond чинь нөгөө нэг гэрэн 100 дуусах байхгүй. Тэгэхээр бас эрсдэлтэй л те. Drummond чинь очоод гэрээгээ сонгохгүй гэдээ яваад их юм бол Clippers таалагдaltaй юм болчих واخ. Яг авраг авчвал мэдээж өөрөө л та бүгд. Тэгэхээр солилцоо 8 бол одоогийн байдлаар бол тий яг яахан ингэ мэдэхгүй л байгаа даа. Тэгээд DeRozan-ыг бас Орландо аав гэж яг л болчих шиг боллоо. Буцаагаад барыг Торонтонд авцсан дээр ч юм шиг санагдаад байна шүү дээ. Торонто угаасаа Kawhi-г явуулцаад DeRozan-ыг авахгүй. Торонто ч яг SG дээр тоглож байгаа байхгүй байгаад байгаа шүү дээ. Яг Wamfleet гараад байгаа л дээ. Wamfleet ч ихтэй холбогч шүү дээ. Торонто тийм зүгээр шуум гарцсан байлээ. Буцаагаад авчвал зүгээр юм дээ. Торонто гэхдээ миний бодсноос айгүй дайжгүй тоглоод байгаа шүү дээ. Kawhi-г явуулсан гэсэн. Тийм сайн баг шүү Торонто. Контендер байгаа. Siakam бүр айгүй гоё тоглож байна. Siakam энэ жил ингээ суперстар болж тий. 4 жил All-Star сонгох гэж чадаагүй. Энэ жил All-Star-ыг гараанд гээл байгаа л та. Сонгох тийш үү? Тий. Баг арай санал авалттай Butler руу Siakam бол гэж бодлоо. Гэтэ тэн дээр бол би бол яар Butler руу Siakam гэж байгаа Butler гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө Butler гарах магадaltaй байгаа. Ягаад гэвэл Butler чинь энэ хүмүүс ихтэй яг тэгж өгдөг би тэрийг бас нэг сүлийдэн өөр санаад байгаа юм л да.
сайн байгаа. Окей, сайн байгаа гэдэг гуйгата одоо юм байгаа шүү дээ. Сайн байгаа өсч явж байгаа тоглогч. Тэгээ сайн байгаа. Ер нь нэг доошлох гээд байгаа тоглогч хоёр ингээд байлаа гэхэд манай индустрид байх гала гэхэд яг ч гэдэг доошж байгаа тоглогчийг нөгөөд нь бол цаг хугацаа байгаа юм чи ийм байгаа юм чи гэдэг тийм өнцгөөс хараад энэ чинь хүний сонголт болохоор тэрнээс ч компьютер гаргадаг болоо өөрөлдөө тий хүмүүс өөрсдөө сонгодог болохоор хүмүүс тийм нэг юм хүн чанар гэдэг нэг тийм хувьтай тий наа ингэчигээд тэгсээр байгаа батлаа гараад ирэх болов гэж бодоод байгаа. Батлаа сайн байгаа шүү дээ тийм үү. Шак угаасаа бол одоо ирээдүйд бол гарах нь ойлгомжтой юм чинь тий. Тэгээд Роусын талаар ярмаар. Роусын энэ жил одоо All-Star-т оруулъя гэдэг би бол аян өрнүүлээд байгаа. Ялангуяа Чикагод болж байгаа тий. Роуз бол зүгээр юугаар ороод ирэх вэ? Тэгээ сэлгээр гараанд бол сэлгээнд орохтой. Сэлгээнд бол сонгохдохгүй байхгүй юу? Баг нь муу байгаа. Стат нь яг нэг сэлгээний тоглогч гэдэг утгаараа муу байгаа байхгүй. Тэгэхээр Роусын оронд бол дасгалжуулагчид бийл мил те баг Трей Янгийг сонгочих байна. Гараанаас өөр боломж байхгүй байна. Миний бодлоор. Яг үзэгчдийн сонголтоос өөрөө. Тэ. Тэгэхгүй л бол хэцүү шүү. Одоо сэлгээнд гэвэл Лаури байж болчих. Кемба, Кайри гэл. За Кайри яг энэ жил баг орохгүй юм шиг байлаа. Хэвлэлэн айгүй амар байгаа. Тэгэхээр бол ер нь бол Роуст саналаа өгөөд ингээд гаргачмаар л байгаа л да. Тэр систем мэдэхгүй маа. Саналаар гарч ирэхэд жоох хэцүүлэх. Одоохондоо бол хэцүүлэх. Тэгээд хин чин Трей Янг ч бүр давхцсан амар санал авч л шүү дээ. Тэр би яагаад тэгж их санал аваад байгааг нь бодсон чинь нүгээс нөгөө санал асуулахаар хоороо байгаа. Тэг хамгийн дээр нь Трей Янгийн нэр байгаа байхгүй. Тэгмүүд Кайри гимтсэн гингүүд ин чи гимтсэн юм ингээд хүмүүсийн ихний сонголт нь Трей Янг. Трей Янг бас дээрээс нь айгүй сайн тоглож байгаа шүү дээ. Бүр айгүй сайн. Тэг Трей Янг All-Star-т орохгүй. Манай гэрээ орно шүү дээ. Яа Трей Янг орохгүй. Баг нь 15-д байгаа тийм тоглогч орох юм бол тэгээд бас хэцүү шин. Тэгвэл инвидээ орох хэрэгтэй байхгүй юу? Яг миний бодлолтой Трей Ангд ер нь бол би нэг тийм дуртай бол биш. Нэг тийм явахтай гой үзүүстэй. Жокер маань Йокч дээр сэлгээндээ орох бол сэлгээнд орох болчихсон шүү дээ. Нодлоо одоо тийм байсан гэж. Йокч Кат тэгээд PG дээр бол сэлгээний гэл орчихвол энийг угаасаа дараа нь хідүүлээ нэг яг бичиж байгаад ингээд гаргана. Тийм. Тэрийг маа цэгээс зургийг хичүүл олон бид нэр гоё постлчдаг байхгүй юу. Тэгээд All-Star болон ер нь бол солилцоо 8-ны талаар ярихад юм байна. Угаасаа дараагийн дугаар дээрээ тэгээд зарим багуудын талаар түлхүү ярилцаа явна. Тэгвэл бол манай эхний секшн нэлээд урт болчлоо. Баг за. Тэгээд манай пэйжтэйгээ хамтаагаараа нэрээ подкаст маань юунд орсон шүү дээ. Apple дээр орсон шүү дээ. Тэгээд энэ бол айгүй том амжилт л та. Тэгээ Apple дээр UB Comedy-ийн батаад агсан байгаа. Тийм. Тийм рекламтгаа тий. Ер нь томчууд л дагаад байгаа. Өөрийгөө тий ингээд тийм том гэж бодчихвэл дагаж болно тий. Тийм Apple дээр subscribe хийгээрэй манайхыг. Тийм iPhone барьдаг. Тийм iPhone барьдаг хүмүүс. Ялангуяа уусаа Apple дээр ч бүх юм өнгө подкастаа шууд татаал авчихна. Сонсоход хамгийн гоё платформ. Тийм. Тэгээд SoundCloud дээр бол гайгүй сайн үзэгчтэй байгаа. Үгүй сонсогчтой. Тэгээд туудахгүй YouTube дээр одоо оруулж эхэлнэ. Тэгээд өөр олон аппууд дээр болон оруулна гэж бодоолаа. Гэхдээ ихтийн төлөвт бол байгаа. Манай нэр шинэ логот болсон бас эсвэл маа цэг бол дизайнераар хийсэн. Баярлаа. Гэхдээ энэ зургаа бол нэлээд удчиж хийсэн. Уулын подкаст эхлэхэд л ярьж байсан. Жохон давхад нөхөр байгаа. Тэгээд одоохондоо л ярихад ийм байна. Тэгээд бүгд гоё subscribe хийгээд манайхыг шеэрлээд яваарай гэж хэлээ да. Ингээд хоёр дахь хэсэг рүү орох удаа. A few moments later. Одоо хоёрдугаар хэсгээр хипхоп бол ярий та. Харин тэгээд баг сар ярьсангүй шүү дээ. Хідүүлээ чинь нэг тоглолт үзэн гэж баг тэрнээс хийгээгүй юм шиг навч. Тоглолт бол гоё болсон. Нэг нь бол найс амар болсон юу. Урд муу цам хийдэлсэн. Тийм. Тэгээд after party ч гэсэн ер нь бол гоё болсон. Чокод ивент болоод тэгээд амьдаа л та. Тэгээ амьдаа тий нэрээ. Тийм амьдаа. Тэгээ үз чадаагүй.
Манай хүн чинь бас өөр ажилтай гэж байна. Тий. Дуусахт нь ирлээ. Яг дуусахт нь очоод гэсэн чи ганц юуг нь бодлоо сонсч ийг очсон чинь нэгийг сонсч чадаагүй. Тэгээ after дээр нь бол байсан шүү дээ. Тий, after дээр нь чээс л та. After дээр. Тэгээд тоостоо цомгийг бол Apple, Spotify бүх юм дээр оруулсан байлээ. Надад бол цомог бол айгу таалагдсан. Дээрэс нь нэг өмнө цацаагүй байсан айгу олон дуу байлээ. Жишээ нь тэр Moj гэдэг те. Тэр бол UB comedy-ийн нэг ending нэг дээр дандаа явдаг шүү дээ. Нилээн дээр үед явдаг байсан шүү дээ. Нэг сонссоо яваад байсан байхгүй. Тэгсэн тэр Moj гэдэг дуу хийсэн юм байлээ. Тэр дуу их таалагдсан. Амар дуу байлээ. Mystical гоё дуу байлээ. Mystical бүр амар. Миний бодлоор яг тэр альбомны хамгийн гоё дуу. Тий. Тэгэд мэдээж интро бол амар. Тэр интрогоо бас анх удаа тайзан дээр амдаараа дуулсан. Гарууд гэхдээ нэлээд хайптай байсан л та тий. Өөрөөсөө дуулахгүй тэгээ баг зүгээр дискод жигээ таа. Логингийн хаалж ийлээ. Тий. Нэлээд олоолаа юм байл шүү дээ. Тэгээ би маргааш нь шууд очиод Stardust цам завсан л та. Тий. Бата байж байгаад яваад өгсөн тий. Тий. Эхэлж хідүүлээч бас хоцорч чадсан шээ. Хувцас үлгүүлэх гэж нэглээ. Яа тэр үлгүүрний байх асуудал нь бүр аа. Тэр чи юу гэлээ 1000 хүн ирэх юм дээр нь 2000 хүн. Гэхдээ 2000 хүн ирэх юм дээр нь 3000 ирсэн байлгүй. 2500 маанцууж ирсэн байлгүй. Тий. Тэгээд цаа чин жоохон сагаа зовж исэн. Тэгээд 1000 гаруй хүн ирсэл ер нь болох гэдэг нэгэл бараг 2-7 хоногийн өмнө тэгж ярьж исэн. Тэгээд бомба ирлээ лээ. Тэгээд юу after дээр нь харин очиж сонсоход бас суртай лээ. Дүүтэйгээ зөв хитэн дуу хийчлээ. Тэр нь нэлээд амжилтлаа хийчдэг гэж юм уу? Үеэл тий одоо хийчих юм уу гэх юм уу? Тэр ихтэй яалч юу нэг рострыг харахад л амар тоглолт болох нь тодорхой байхгүй. Ванкуш G Вандебо ирчихмэс өөрөө ирсэн шүү дээ. Ванде бүр айгу сайн гэлж. Ялангуяа тэр зогсохгүйхаа яг өөрийнхөө бодлыг бол гоё юм чил. Инэрл байсан те. Тэг ер нь тэр тоглолт бол гоё болсон. Яг ганц харамсалтай юм нөгөө Fla AMC дээр байгаа бол тийм. Fla байсан бол бүр амар лит болох байсан. Одоо бүр тэрэггүй шүү дээ. Цаад ирж чинь те. Тэгээд бизнес талаар нь харж үзээл юм. Шанхай явсан дээр юм байл. Monster-ын тэгээд яг тэр гурыг юм байлээ болсон баг л та. 3 гэж 3 дахь хэмэлээ. Сент. Сент 3 лэрсэн те. Тэгэл историйг харахаар аялжлах юм. Тэ. Одоо юу ч хийх дээр. Мөнгийг тоол гэж явж байгаа хта. За нэг тиймэрхүү. Гиснээс энэ жил бол яг Монгол артистууд маань бүгд одоо нэг стриминг үйлчилгээд цомгоо оруулж эхэлж байна. Одоо Гинжин, Wandebo, Fla, AMC бүгд л цомгоо Spotify, Apple дээр оруулж байна. Энэ ч гэсэн өөрөөсөө айгу давуу талтай л та. Одоо subscribe хийгээл өнгөө тэр дугаан сонсчих واخгүй. Танаас чинээс ч хамаагүй тийм. Тэр мэтэл бол. Тэгээд хэд чинь бас ясны их хэмжээр өөрсдөнд нь мөнгө орж ирж байгаа гэж. Чи хулгай юм биш. Бид нэр үйлчлүүлж байгаа гэсэн үг байхгүй Тийм. тийм. Тэгээд яалч нэг тийм манай хэдэн урлагийнхан гэж нэг төөс хэцүү. Одоо энэ шинэ жилээр халтур хийж шít. Тэгж л яадаг гэсэн бол одоо арай өөр болох гээд хичээж байна тийм. Тэгээд одоо дахинд гарч ирэх. Тиймэрхүү болчих юм бол заавчгүй энэ нэг одоо сонгуул хэлж байгаа. Тэгээ ингээ сонгуулийн үеэр нэг янз юм яриад гарч ирээл хэдэн төгрөг авсан ч юм уу авсан л тархал нэг тиймэрхүү юм асуудал үүсээл нэр нүрээ зараал. Гэтэ монголчууд яг мартчих юм л да юм тийм тэгээд. Гэтэл тиймэрхүү байдлаас багасах байх гэж найдаад байгаа. Ер нь одоо яг дэлхийн нийт одоо танигдчих эхэлж шít. Наад захын тийм Сашийн нэг дуун дээр бас айгүй олон тийм гадаад комментүүд байна. Тийм үү. Тийм гадаад танигдчих манай Монгол хамтлаг манай Монгол дууч одоо Янглинтэй очиж дуулаа тийм манай Яс Wonder-ийн Mountain нэрээ танилцаад гар ирсэн. Амар даруухан амьдрал дээрээ тийм. Үнэхээр даруухан хүн намлаг тийм ширмээр хүн байлээ. Тиймэрхүү хүнээс тийм орон бүтээр гардаг баг та. Тийм. Жинхэнэ нэг тийм урлагийн хүн байлээ. Тэгээ ерөө сонсохны болохоор Шведтэй үнэхээр алдартай. Ер нь аюул алдартай байлаа. Нилээн байдаг тийм өнгө хийдэг энэ тэнд юу та. Тэгээд
Английн интертэй нэлээ найзууд юм билээ л дээ. Одоо тэд нар чинь нэг сайд boys гэж яваад тэднийх нь crew-ийн нэг хэсэг бас айгүй одуулж ирсэн шүү дээ. Яг л энэ плюс ч. Тийм байсан юм байлээ. Тэг яг тэр crew-ийн юм байлээ л дээ. Тэгээд цаа чи ер нь тиймэрхүү байгаад байгаа. Тэгээ одоо энэ жил нэлээ юм хийн гэх шиг болсон шүү дээ. Нэг цомгоо гаргачихсаа тий. Цомгоо гаргаад Spotify хийгээд тэгвэл бүр алахгүй. Цаад чинь тэгээд сүүлд нэг амьд хөгжмөд үзсэн чинь цаачаа лайв нэг тоглолт үзээд юунаас Плитами юунаас нэг хөгцсөн юм очсон юм аа. Хашид талсан. Нэрээ мартчихлаа. Нэг гинжи дээр ирсэн гэсэн шүү дээ. One for all гэдэг инженер ирсэн. Тэн дээр яаж яхад цаад нь лайв перформ гэсэн чинь гитартаа орж ирж илээ. Тэг. Чи өөрөө юм пиано өдөртөө тоглоод байдаг гэсэн үү? Тийм пиано доош идэг эсвэл зүгээр аяа тавиад байждаг байхгүй. Пианоч гэж тэр чинь юм даралттай юм таа. Тэгээд даралтдаг юм юу гэдэг лээ. Би бас яг тэр заримных нэрийн нэгээс яадаг юм аа. Тэр яг юм даралт тийм нэг юу нэг color seed-тэй гэдэг шүү дээ. Тэрүүгээр яадаг. Тиймэрхүү төрлийн. Тэгээд яасан ч гитартаа орж ирж илээ. Гитар хаяар бас яг гоё дажгаа орж ирлээ шүү. Юм хийж үзэж байгаа юм байна да. Тий. Одоохондоо туршаал. Тийм би тэр бол яг хүмүүст яг ингээ амдэр явал яг хэр яах нь гэж туршиж илээ. Play time дээр бол бүр амар гарч ирсэн юм биш. Тэгээ бид нар мууцсан бүр амар. Цагийн мэдхгүй тэгээ зөрчилээсэн юм байна. Би үзсэн шүү дээ. Би бол тэр үед бас сайн ч мэдтгүй байсан л та гондоо. Үгүй Индод явна гэж мэдээ. Тийм энэ дэалсаа тийж яваад мод гэсэн чи хүмүүс ер нь таагүй л шүү дээ. Тэгээд яг тэрний дараа л нэрийг нь өөрчлөгдсөн олсон л доо. Индод явна гэдэг. Яагаад ч хэлсэн мэдэхгүй тэрийг бол яг тэрний учрыг бол мэдэхгүй байгаа. Тэрний учрыг чинь нэг чойдог ярьж ирсэн шүү дээ. Тийм үү? Подкаст нэрээ тийм. Тэрийг сонсоорой. Хүсвэл манай монголчууд маань ер нь дэлхийд гараад эхэлж байна уу? Гинжингийн одоо Гамбей чин Тресор бан дээр явж байгаа ч жишээ нь. Өөр тэгээ Вандебэгийн хоёр бол алж байна. Болтохтай одоо хоёр ч дуу гаргачлаа. Монголын попи хаантай. Тийм. Попи хаантай нэр дуу юм шүү. Юу вэ? Өмнө нь Rocket Bay, Q-Sam Music гэдэг хилдүүд л идэг. Тийм бол тий. Одоо тийм Wonderbo 19 оныг эзэрхийлээд тэгээ өөрийгөө шилтгэн нэгдгээ харуулж аваад юу сая нэг юу бодчихлоо. Wonderbo-гийн хоёр дахь цомог бас стриминг байгаа. Тэр бол яг эхний 10 хэдэн дуу болохоор яг нэг релиз хийсэн сингл дуунууд надад хийд байна. Та тэр хараан эхнийхт нь гэдэм үү хоёр дахь нь хоёр дахь нь. Тэр бол амар дуу байлээ. Тэр дуу бол бүр ингэ сонсоод амар ингэ огшоомор хилтүүгтэй авсан тий. Ороод Spotify-аар ороод сонсоод зэрэг. Хоёр дахь хилтүүгтэй амьдэрсэн дуунд нь олж байна. Тий. Тэгээд бас нэг хамгийн сүүлд нэг эмо дуу байсан. Тэр их гоё дуу байсан. Үгүй надад бол тийм эмо дундад таалагддаг байлаа ч гэх шиг. Өөрөө жоох юм болохоор тий. Тий арай өөрөө жоох сайд хүн байсан яах ч гэх шиг. Тэгээ Wonderbo юу айгу 19 оныг тодорхойлчихлаа шүү дээ. 19 оныг за яг монгол артистаар би харин энэ талаар ярих гал гэсэн л та. Яг 19 оныг тодорхойлсон монгол артист юу хийн. Wonderbo артист гэдэг одоо ганц синглэрээ юу? Одоо яг нь хипхоп юундаал хипхоп юундаал гэж юм те. Одоо хипхоп R&B дээр л R&B дээр. Яг уу дэлхийн нийт гэвэл хүү гэж явчихна л та. Би бодохдоо бол Wonderbo, Ginja тэгээд энэ Wanda энэ гурыг бол нэлээд өрсөлдөг байх гэж бодлоо. Онгод цом тоглолт хийсэн. Тийм. Trap Star цомог бас гоё болсон шүү дээ. Цомог байсан тий. Trap Star бол яг л trap цомог. Ерөөсөө нэг тийм ямар ч тийм дэшилсэн дорсон ерөөсөө бүгдийг чаавь бадрлаа. Ерөөсөө л мөнгөтэй trap хөгжим, trap хэмнэл, trap амьдрал. Ерөөсөө л бүгдийг гаргасан юм. Тэгээ альбомынхын нэрнээс нь харахад л. Тэгэд одоо хоёр дахь цомгоо Rockstar гэж гаргах гэсэн шүү дээ. Зүг. Дуунууд яг хөгжимтэй явах юм биш үү тий. Ань тгээсэ гэж найдайлаа. Амьд хөгжимтэй уулын гоё л шүү дээ. Rocket Beat ч бас тоглолтуудаа их хвшлээ амьд хөгжимтэй гэдэг шүү дээ. Тийм нөгөө нэг UFO болов. UFO л юу л ахлах нь бодлоо тий. Амьд хөгжим ахлагтай тоглоод байдаг. Тэгээд бас сайн бодгор цэцээ юм шиг амар тоглолт хийсэн шүү дээ. Цэцээ зүгээр 3 сингл гаргаад энэ жил бас алдсан шүү дээ. Тэгээд ч гадаадаар сайхан явлаа. Тэгээд би бол яг өнгөрсөн жил бол алсан нэг
дуучныхаа бол дууг сүлд нь тавьд юм уу гэж бодлоо. Тэгээд хэдүүлээ ярилцж байгаад шийдээд бас те ямар дуу гарах нь сонсоод үзэх байх ч гэсэн. Тэгээд өөр нэг яргаа загас гээд өмнөх дугаар дээр ярьжсэн шүү дээ. Тий. Тэр ахын дууг сонсож үзсэн үү? Сонссон шүү дээ. Сонссон. Тэгээ яргаа загас чинь тэр нэг ямар дуу вэ? Өмнөх дуутайгаа төстэй нэг баадаг явж байгаа шүү дээ. Тектоник. Тэр мундаг шүү. Тэгээд яргаа загас чинь тэгээд айгуу хөрх юм ийсэн. Тэгээд тэр үед манайхаа хайрын дундаа дуртай байж тээ. Би тэгээд нэг юм харсан. Одоо энэ яг 50 урд байгаа DC гээд лаунж авдаг шүү. Энийг чи яргаа загас нэж байгаа юм шүү. Тийм үед сонссон. Нэг хальт сонссон. Яг өнөө Гэхдээ нэг би ийм газар нээж байгаа шүү гэдэг нэг зураг нь байсан бохоггүй. Тэгэхээр нь за тэнцэн нөгөө нэг Мобрент амтарсан дууныхаа клипээр хийгээд тах шиг байсан шүү дээ. Тийм. Ер нь нэлээ гайг болж байгаа. Одоо буцаа хипхоп доош хийж байгаа. Тэр нэг Despacito Spasibo гэдэг бас зүүн холбож илээ шүү. Холболт сайтай л таа. Холболт бол үнэхээр бэст юм байл. Бошны райм сайтай рэпер гэсэн шүү. Тэгээд нэг өөр дуучдын бас нэг үг хэлхийг оруулж байгаа хэвээр. Надад 1 2 3 4 тэгснээ бас нэг Rocket Bay-ийн бас дуу төстэй жоохон тиймэрхүү байдлаар дуулсан байсан. Тэгээд яргаа загас ах манлаглаг юмнууд хийж чинь. Харин Mabrat түр хугацаанд завсарлаж байгаа гэсэн сураг гэсэн жоохон амар л. Тий. Цаачаа тэр нэг та тэр зоологийн дууг сонссон уу? Тий. Зоологийн одоо өнөөдөр уусан байсан гэдэг. Тэрний үгийг чинь Mabrat хийсэн баггүй. Тий. Аяар л хаар нэг өөр байсан. Тэгээд үгээр л хаар яа Mabrat хийсэн. Тий, Mabrat. Тэр хөөрхөн дуу л зоолоо. Дахилтын л зоолоо хийсэн. Гэтэ catchy байлээ тэр бол. Яг ингээл нэг тийм фан байдлаар, фаны байдлаар тийм. Тэгээ саачи ер нь хэд хэдэн дуу хийн гэсэн. Манай зоолоо. Тийм хүмүүс тиймэрхүү юмд оролцож. Ер нь бол хүсвэл ер нь хүн болгон л дуу хийх боломжтой болсон цаг биш. Тийм шээгээрээгээд ч дууж болж. Тэ хоочны спитрил артын дууч болсон байлээ. Бүр шээгээрээ тэрийг сонсоо тийм клип. Тэгээ юу мөн цай реклам тоглосон байгаа зү. Тэр реклам бол бүр бест гэх үү ёо. Тэгээ үзээгүй хүмүүс байх юм бол UB Comedy цэг имэн гэ орох юм ба. Биш ээ. YouTube руу ороод UB Comedy гээд клуб гэ орох юм бол тэнд бас байгаад байна. Нөгөө нэг юу лээ Dixie юу лээ. Шинэ даамсагны реклам байсан. Цагаан өмд өмссөн тий. Цагаан өмд өмс. Итгээр өдрүүд мөн болчих. Бид нэр угаасаа 3 дахь хэсгээрээ нэг сая болсон бидний нас партигийн талаар ярина. Тэрэн дээр бол амар айгүй гоё юм болсон. Одоо бол хөгжмөнүүд илүү анхаарал явцгаая. Одоо 19 онд яг дэлхийн нийтэд хипхопыг тодорхойлсон артист үгүй. Дэлхийн нийтэд үү? Travis Scott эсвэл хэв байж л. Cole шүү. J. Cole эсвэл би бол бүр Tyler гэж бодоод байгаа. Оо яг тэр гураас өөр бол байхгүй хаа. Би яг тийч би бол надад л ерөөсөө J. Cole-ийн гаргасан дуулмын таалагдсан. J. Cole-ыг бол байгаасаа гэж хүсэж ийсэн л та. Өөр J. Cole яг би даас нэг цомог гаргацсан байсан бол байх боломжтой байсан. Даас нэг хамтарсан гэдэг хөт гараад. Travis ч нь болохоор яг түрүү жил алсан байхгүй. Тэгээд Tyler эсвэл бүр Da Baby юу ч гэж бодох юм. Da Baby бас хоёр цомог гаргасан. Тэгээд сүүжгээд амар дуу гаргацсан. Дэлхийн нийтэд Шүүг гэдэг тэр дуун бүр яг DC юм биш үү баг нэг Шүүг Nitro. Тийм үү. Backnapils магадгүй тэр дууны би учрыг ойлгоогүй зүгээр амар catchy болохоор л сонсоод байна. Da Baby гэхдээ нэг тийм амар гоё өрмөц цогулж байгаа бас тийм гоё хоолойтой шүү дээ. Гэтэ миний бодлоор бол ялч гэж ярих бол доо. Яа, middle child доо. Mr. Middle Child. Энэ жил тэгээд ямар уран бүтээлчүүдийг гоё дуунууд гоё юмуд хийгээсэ гэж бодож чинь те 2020 онд одоо ч он гарч өмнөхөө ярина зартлыг тэгсэн ярих хэрэгтэй те 20 онд бол би яг Монголоос гэх юм бол би хил төвийг цомгоо гаргасаа л гэж хүсэж байна. Үсээ тийм болгосон юм чинь магадгүй. Хин G-Dragon шиг өстэй болсон байх те. G-Dragon шиг өстэй болсон. Яасан баг ч шиг.
Тэгэд ойртой айгүй олон дуу цацаад байгаа шүү дээ. Тэг. Зөвхөн минийх үлээлтэл гоё тийм R&B дуу бас гаалуу юм шиг. Энэ гурав чинь те яг өлрөл нэг цом гаргаад яваад байгаа байхгүй. Тэгэхээр бэлэл төвийг бол цом гаргаж магадгүй. Wendebo 3 дахь цомгийнхаа ажилд орсон баг. Wendebo угаас тасралтгүй тийм. Тэгээд нөө шин залуу артистуудаас гэвэл 290-ыг бол би бол аюу дэмждэг. 200 гоё. Үнэхээр гоё тийм гоё ирж шилтэй. 200 ирж шилтэй. Түүгээ. Тэр айгуу гоё яадаг. Гоё залуустай. Гоё залуустай. Гоё өндөр залуустай. Айгуу тийм нэг тийм зөв vibe өгдөг. Надад бол дуунууд нь айгуу таалагддаг. Тэгээд 290-ыг гоё юмнууд хийгээсэй гэж бодчихъя. Фла бол цомгоо зарлцсан юм байна шүү дээ. Фла уусаа цомгоо гаргасан юм байна. Нэмээд моторхны талаар бас яриач жоохон. Саяханаас бүр ингэж шуугуулж ирсэн Монголыг тий уужгаа гэж гарч ирээ. Тийм нэг viral дээр л ажиллаад айгүй сайн яг бизнес тактик талаас харуул. Хүн болгон 168-ийн урлагийг ойлгодог болж эхэлж байна тий. Мотор гэдэг чинь бас компани бохгүй. Одоо энэ ломо гэдэг тэл ер нь бол төхөө шүү дээ тий. Одоо тэгэл тийм тэгүнгод юуных нь болохоор одоо төөгөөгийн болохоор 290-ийн төрлөлч болохоор өөрөөсөө Яаша гэдэг грифт байхгүй. Тэг яг баахан ер нь нэг тэгж ажиллаад бас хүмүүс яг гоё явж ийн л да. Одоо тэрийг ер нь анзаарсан байна. Крив айгу нэг дэмжих. Одоо жишээлбэл кривээр явчихаар нэг ааварт 80 хийж өгөөд одоо жишээлбэл тэднэрт ингээд мотор гэдэг нэг юм байх тэр хүмүүс дайт хийж өгөөд дуу хийгээд байгаа хүмүүс байгаа. Тэгэнгუთ цаана бас Яашагийн дуу яг тэр моторыг ер нь л нэг лойч гэсэн ингээд ангууд монстер тэргээл ингээд нэг клип хийгээд өчтдөг ингээд бие дэмжээд ингээд юм хамтраад юмд хийгээд үргэлжлээд байгаа байхгүй. Тиймэрхүү юмнууд айгуу гоё. Тэгэхээр угаасаа л ер нь орчин цагийн одоо боломжит зөв юм дээр боломжит байх боломжтой зүйлүүд юм тийм. Хамт бүгд л цогтой явахгүй би гэдэг юугаа жоохон багсгацсан тийм. Эго багс. Ожимогийн бас айгуу моторынхантай бас нийлээд тах шиг байсан шүү дээ. Хин хэдэрлээ. Ожимо G-Lock G-Pro гэдэг бас нэг рэп. Pack-Rap гэдэг чинь юм уу? G-Mob-их. Тийм, Pack-Rap чинь бараг G-Mob-их гэж юм. Хамаат нэр яг сайн мэдхгүй байна тэр талаар бас. Бас нэг хэсэг айгуу залуучууд байгаа. Яг нэг юу нэг хотын зах талаар бас нэлээд сонсоод тах шиг л ер нь нэлээд тийм gang G-Mob бол яг энэ цэвэр 90-ад оны урсгал яваад байгаа шүү. Gangster style яваад өөрлөсөн, чарлсан тийм жоохон залуу ice top чив шиг те зарим дуугаа сонсохоор тиймэрхүү. Мотор ч юм бол бүр шал тусдаа өөр юм богдохгүй. Жишээ нь 168 бол одоо ингээл техно зарим дээр нь шүлгэлж ийн гэж чинь те. Тийм урлаг. Тэр 100 мотор өөр мэрэгэн гэдэг өөр бас нэг 2 3 артист гэсэн те. Тий, мэрэгэн байгаа. Big Cozy гэдэг артист байгаа. Тэгээд Яну гэдэг артист байгаа. Яну тэр сонсч ирсэн нэг эмэгтэй байгаа. Тэр чинь болохоор юу ч юм те. Хөгжимд алгацал байхгүй. Аарсан. Монгол тэрний дуун би нөгөө нэг ер нь одоо электро юм дээр явж байгаа hard style, hardcore гэдэг төрлийн юм сонсдог байсан байхгүй. Яг Монголд нэг show гэдэг нөхрөл хийх гэж үздэг байсан тоглох гэж. Тэгээд хүмүүс сонсохгүй, монголчууд ерөөсөө сонсдог байхгүй. Гарч бүжгэлдэггүй, сонсдоггүй амар ядаргатай. Тэгээд тэр амар хүнд төрлийн дуу байдаг. Тэгээд ер нь бол нөгөө нэг амьд хөрмөр юм өдрөх юм бол баг метал. Тиймэрхүү байхгүй. Hardcore нь яг метал байхгүй. Тэгээд амар 400 хэдэн биш өндрөх нэлээд өндөр. Тэгээд тэд нар тим юмтай байсан чинь тэднийг яг үндэ моторын хийд бодож ерөнхийдөө тиймэрхүү чиглэлээр нь явж гин. Ахын ч одоо юугийн готл deep house электро гэж явдаг байсан бол тим дуун дээр л сонсдог байсан бол одоо ямар өдрийг та нэг сонсоод үзээрэй янугийн юм тэгээд тийм тэр очих юм бол тэгэх юм бол арай өөр төрлийн тийм гоё мэдрэмж төрөхөөр заримд нь ч таалагдахгүй л гэдэг. Тэр чинь ер нь бол ийм underground хөгжим шүү дээ. Тийм. Моторынх угсаа яг underground л та. Тийм. Хүмүүст одоо нийтэд хүргэсэн Wendebo шиг шал өөр урсгал яваад байгаа байхгүй. Тэгээд
Мотроос гадна одоо нөгөө нэг сая нөгөө урлаг Монгол төвчийн төлөө гэл явлаа шүү дээ тэгээд хамтарч нэг энэ ид чинь бас ингээд бас бөөндөө ингээд нэг юм фракц болсон. Тэр нь бас гой санагдсан л та. Тэгээ одоо Wolfism, Donjor энэ хоёр ч уусаа найзлаа шүү. Тэгээд Packrap, Rookie бол нь Wolfism хоёр чинь дийшлцдэг байсан. Одоо баг андууд болсон юм биш тий. Тэгээ Loki байна. Тэгээ Loki. Бид нар тэгээд ер нь юм харин тэгээ ер нь тиймэрхүү хамтарч ажиллаж ивэл гоё байна гэдгийг аяг гоё мэдэрсэн. Энэ залуучууд яг ингээд бөөндөө нэг ингээд юм дээр гараад байна. Одоо жишээлбэл энэ иймэрхүү байгаа зүйлүүд нь ч гэсэн өөр юмуд ч гэсэн бас их үржлээсэ гэж бодоод байгаа байхгүй. Бүгд гоё нэг хамтраа нэг энэ гоё дэмжиж гоё явах хэрэгтэй байна тий. Айгуу тийм гоё мессеж шүү дээ. Урлаг Монгол гэж хэллээ гэдэг. Одоо чинь тэр дууг ингээл манай ажил дээр одоо ингээл мэдээж надаас өндөр арай илүү хөшөө хүмүүс байгаа. Тэгэл тэр дууг сонсоод ингээл хоо хүмүүс ч бүр ийм юм хийдэг болсон юм, ийм дуу хийдэг болсон юм гэл тэр дуугаар ингэж хандуулж одоо бусад артистууд судлах тийм маягаар яаж хэлээ. Тэгэхээр 168-ын талаар ингээл мэдээлэл эдрийг олоод уншицсан ч ах шиг тэгээ ганцхан тэр дуу сонссон болоос. Тэгэл бас хүн танигдчихилээ. Бас арай өөрөөр сэтгэж хэлээ 168-аас. Тийм. Тэгээ 168 хипхоп гэж битээ андуураарай хүмүүсээ. Яг цэвэр хипхоп гэж шүү болтой. Шал өөр урсгал шүү. Тийм одоо манай хүн өгдөггүй шүү. Тийм. Trap ч гэсэн яг яруу цэвэр хипхоп гэж байна. Trap яг нөгөө нэг юу л та. Нэг soft хипхоп гэдэгтэй орчлол ах л та. Тийм. Нэг G-funk гэдэг чинь West-тэй орд ш. Яг тэр шиг trap гэдэг бол юм тал та. Boom bap чинь тэгэл юм да. Ийштэй гэл. Яг нэг тиймэрхүү юугаар trap. Бас өөрлөлтөө ч шиг. Тэгээд ер нь бол 2020 онд гадаадаас өөр ямар дуучин Drake цомгаагаар Drake алах байхаа. Kendrick Lamar бас цомгаа гаргаж магадгүй. J. Cole гаргана гэдээсэн мэт тий. J. Cole гаргаж магадгүй бас. J. Cole нэг альбомоо зарлдаггүй байхгүй. Ингээд хизээ яг хаана яаж альбомоо яхаа гарахгүй зүгээр байж үйж байгаа л огцон мэд гаргаад ирдэг тийм. Бүр ингээд юусэн өмнө юу ч яахгүй жаа зүгээр л ингээд тавьсан байж идэг. Манай миний бодлоор бол эмгтэй хитэн нэрнүүд маань гоё арт дуунууд хийгээсэ тий. Cardi B одоо Megan Thee Stallion шин Nicki Minaj тий. Nicki Minaj. Манай Minaj ихч чинь сүүлд зодог тайллаа байлаа гэсэн. I'm tired of hip hop гэж твит хийсэн бас нэг халтаарсан. Цаа ч одоо tired болохоо явах тий. 2000 оноос. 2000 оны сүүлч хийсэн. Super Bass гэж орж ирэх. Тэгээд сая нөгөө нэг хин яс Travis Scott-ийн нөгөө нэг хамуудаараа нийлж нэг цомог гаргасан шүү дээ. Gang. Тэр яг нэг хүмүүсээс амар шүүмжил авсан байсан л дээ. Travis зүгээр хідэн бацаамуудыгаа дуулсан байна нэрэл. Надад бол гайгүй гоё чийл санагдсан. Тэ. Яг тэр Highest in the Room-ийн mix нь бол мяа байсан л та. Remix нь арай оригиналаа гүйцэв. Тэгээ оригиналаа бол гүйцэхгүй л дээ. Тэр цомог бол яг вэ 7 дуутай Shake-West бол ирээдүйд олох байхаа. Shake-West одоо залуу хүн биш тий. Shake-West нүг XXL-д ороогүй ч гэсэн бол хит бол хийчихэр л залуу байлаа. Тэгээ Momamba гэдэг хитийн бүр айгуу том хит дугаарсан тий. I got home. Тэр амар гоё сонс нэг тийм чийл нэг тийм гоё сонсогдуулах гэж хичээгээгүй тий нэг өөрийнхөө. Тэгэл хамгийн сүүлд нь Young Shake-West Shake-West жил бас гэлцэх байхаа. Оо ганц хүлээж байгаа юм чи юу шүү дээ. Playboy Carti. Playboy Carti ганц гоё. Playboy Carti-ийн дуунууд тийм. Би яг эмэрч үедээ сонсч ирсэн байхгүй тэр дуунаа хамгийн гол. Тэр надад юм нэг тийм гоё юм нэг тийм яг нэг хүн нэг чихэр идгээр гоё болчих шүү дээ. Нэг жоохон нэг тийм өөдрөг болчихсон шүү дээ. Playboy Carti-ийн дууг сонсоход тийг санагддаг байхгүй. Эмо өгнөттэй ч гэсэн. Нэг тийм өөдрөг гоё тийм чихэрлэг дуучин л та. Би бас 20-д онд GD гоё байгаасаа гэж хэлчихэ. Big Bang-ийн чинь ирээд нээлтсэн шүү дээ. Юу одоо college-тэй тийм нэр Coachella тийм тэрний line-up-ыг нэрэж авах ярил л та. Coachella юу байлаа? Энэ жилийн Coachella бүр тасархаа болох нэ. Тэр
миний тэр сонссон зөв хамгийн амтх нь $429 гэж. Тий. Тасалбар. Тэгээд тэр найзын дуусчихсан гэдэг. Тий. Өөсөө Монголын одоо зарагдаад нэг сарын 6-наас сүүлийн юу зарагдах юм гэсэн шүү дээ. Тэгээ одоо энэ лист нь байна л да. юу Calvin Harris, Megan Thee, Big Bang, Brockhampton, Big Sean хүрч юм байна. Амар зүйлснийх юм хүм очиж үзсэн. чиз нөөс байсан. тэгээд хамгийн гол нь хүү Манай автлаг байгаа. бид бүгдийн хүү. Гэтэ энд тоглосон яасан бэлээ те. Тэгээд эндээсээ мөнгөнд бид нэр авах хэрэгтэй баг. Хаваагаад авах хэрэгтэй те. Ард иргэдтэй мөнгө хувааж өгөх хэрэгтэй учир нь Монгол соёлыг Монгол соёлыг түгэж байгаа учраас авч байгаа чинь те. бидэнд бас мөнгө өгөх хэрэгтэй л дээ. Энэ тэгээ featuring 88 Rising гэдэг Азийн төлөөллүүд бас байгаа тийм. Энэ өдөрөнд болох юм шиг байна шүү дээ. Чиг шиг. Энэ Энэ яг угаас өдөржингөл болдог үстэй. ер нь дэлхийн play time л байсан. Тийм, ер нь бол тийм шүү. Нэг очиж үзэх юмсан. Нэг байраа зараад очинд. Ирээдүйн мөрөөдөл юм да гэсэн. 3 дахь өдөрт нь Lana Del Rey гэж байна. Одоо энэ 3 дахь өдрийн листийг харангуй дандаа эмо төрлийн дуудчихсан. Frank Ocean гэж шууд Frank Ocean, Lana Del Rey, Lil Uzi, Daniel Caesar тийм Тэ. тэгээд Denzel, FK Twigs ч бас ч эмо шттэ. Хоёр дахь өдрийнх нь headliner нь болохоор Travis Scott. Энэ бол бүр алан гэсэн бүрэлдэхүүн. Tom York байхгүй. тийм. Тэгээ 21 Savage, Da Baby, Summer Walker. Зүгээр. Арат ёо энийг нэр Тэгээ Sway Lee, Joji байхгүй тий. Pink Guy маань. шууд YouTube-ээс суперстар болсон. Тэгээд энэ жилийн Playtime-ийн лист бас утгагүй зарлагдах бах тий лайн. Тэ. Play time. Ер нь бол юмнууд нь болоод дууссан шүү дээ. Шок Тэ. Тэгээд нэг ерөөхдөө сонссноор болохоор Main stage тэгүн гутаа одоо нөгөө нэг юу stage гэдэг шүү дээ. Өдөр гараад идэг stage шүү дээ тий. Тэрийг тустай газар ингэж тайзч өгсөр өсөцсөн. Тийм үү. Нөгөө дахиад тайзтай болно л гэсэн үг. хамтлагууд нөгөө өрсөлдөөд гараад ирсэн хамтлагууд нь тоглолт шүү дээ. Тийм тэд нар нөгөө өдрөөр толдог гэсэн бол тэд нар бас оройд болох боломжтой. Тэгээ бид нар сонголтоо игээ сонсох гэдэг. За бас боломжтой хэцгээс юм хийгээл яваад байгаа шиг байлаа. Хэцгэх ч угсаа лаг ахaltaа. Тэгээ 10 жил хийчихэж байгаа юм чи аргагүй л дээ. Ирээдүг хардаг ахaltaа. Харин ирээдүг харддаг хүмүүс амар хипхоп орж ирлээ гэж уурж муурлалсан. Одоо улмал гоё болж Тийм. Одоо хипхоп гоё. Аа шир хипхоп дахиж орж ирэх юм байгаа те. Тэр бас юм байна те. Одоо наацх нь Wandebo дээр ингээ ороод ирэх юм. Тийм Wandebo одоо хипхопоос орж ирнэ юу гэл Wandebo зоолт орж ирэх. Одоо Low Gang ороод ирсэн бахад Wandebo ороод яванда MC ч гэсэн. Дуусаа логиг ингээ гоё салхийг хаалаад өгч байгаа ч үү. Ер нь бол Ice Top-тай цуг байсан л та. Унаа ахнарыг та чи яаж магтчих. Ахнарын тоглолт. Тэгээ бүжиглж байгаанаас амар үлээ. Ерөөсөө би бас санахгүй. Амар эсэл та тэр. Амар бүжиглж Тэр үеэр санах чадвар байсан. Камертон дээр эсэн гэж. Баг камертон л дуулаад тах шиг байсан. Камертон Болдох. Жаахан дуулаад үзчих. Гэтэ хипхоп хамтлаг гэж одоо эдгээр анхных юм шиг байсан ч гэсэн яг үндэ мөнх төгөр. Мих захгүй тийм болж исэн. Мих захгүй бүр өөрөө юм реформ явуулж ирсэн. Тэрийг найдчихсан. Цааш бас мөнх шүү. Эм бас дуулж исэн шүү дээ. Эм мисэн. Тэ. Эм тэгжсэн гэдэг бүхний нэг тэгж яриад байсан шүү дээ. Мих захгүй ч тийм одоо гадаадтайгаа хэдэн Монгол юунод ярих юм бол бас нэрэ. Тийм их захгүй ч бас лаглаг дуу юу явах шүү дээ. Тэ. Монголоос Snoop Dogg-тай хамтарч ирсэн юм шүү дээ. Тэ. Smoch. Тэр чин нэвтрүүлэгт ороод тэгээд болгосон шүү. Тэр нэг би нөгөө подкастн дээр нь сонсч ирсэн чинь араас нь хөөцөлцөөр байгаа продюсертийнх нь юунд нь ороод олоод тэгээд дуугаа хийлгэжсэн гэсэн шүү дээ. Тийм тэр подкаст юу нэр нэх. Тэр нэг тэр reality show хийсэн газар нь мөрцсөн саргтай. Тэгээд бүү юм болоо. Тэгээ би ингэсэн гэд өвчрсөн чинь цаа чинь бас окей гэд. Тэгээ болсон бэлээ. Тэнд одоо Тука бас тэ Тука бас Chicago бас Flame хийх баха. Тука нэрийн 19 оны шүү. Тийм 19 оны бас гонцлог сэдв байлаа шүү дээ. Хүүхдийн баяраар амар дууццаал те. Тийм 40 минут шүү дээ.
Тэг бүр тэр хамгийн гол нь ингээд хаях юмгүй хэлтгэл байгаа байхгүй. Тэг ингээд байн сонсдог юм байна ч. Ялыг хийвэлнэ. Би барыг тэрийг 3 4 удаа ингэ сонссон. Тэр сард бол нилээ их сонссон. Гэхдээ хүмүүс яг нэг арай жоох нэг туушилсан л яг хөө зарим тийм аваад нэг юм зөндөл байгаа шүү дээ. Тэр чинь гэхдээ яалч гэ зүгээр их хов хүнийх л үзэл бод тийм. Заавал тэрийг зөв буруу гэж шүүмжлэх хэрэггүй те. Тэгээ Тукагийн ер нь бол яг яагаагүй дуунууд бол гоё юм лээ. Цацагдаагүй дуунууд бол гоё юм. Маш их дуу байдаг гэж сонссон шүү дээ. Маа батаах маа те. Танилцуулж гисэн. Тэр партиг яг чи яг өмнө ярьчих гээд байгаа юм те. Та одоо тийшээ ороод дөө. Ер нь орно. Тэрнээс өмнө дахиад нэг завсарлаатах юм. 2 hours later. За, бидний подкастын 3 дахь хэсэг бол лайфстайл байдаг. Амар байсаар ирсэн ч амар хот илчлээ те. Гэтэ энд чи харин жоох юм юм шүү. Сая гэхдээ нөө хөгжмийн өндөр мартчихжээ нөө жиг вайрлсан дуугаа. Локс юм уу те? Надаас битгий амьд хүнээс тэрийг гэхдээ ер нь та хоёртой юу гэж бодож юм бэ? Мочир зүггүй муулаад ахын чаашин зүгээр нэг зүгээр л гинэн хонгор насны алдаа гэдэг. 15 настай айгүй жоохон байгаас тий. Тэгээд 14 биш юм уу? 15 гэсэн. Тэгээд миний бодлоор зүгээр яг тийм яг хипхоп дуу хийх гээд байгаа бол үг мүгийн арай жоохон солиод тий. Мэргэжлийн хүмүүнтэй очиж тий. Хүмүүс гэтээ сонирсон янз янз хэлсэн чинь нэг юм дээр ээж аваа чиний чи мэдж байгаа юм гэсэн ээж харин бүрч дэмжиж байгаа л гэсэн. Тэгээ яг одоохондоо яг бодоод үзтээ. Яг ийм дууг вэ шүү дээ тий. Нэг продюсер сонсоод миксинг, мастеринг хоёрыг нь хийгээд за ер нь интернетээр цацаж болох юм байна гэсэн шийдвэрт хүрээд YouTube тавьж байгаа байхгүй. Наа чи баг өөрөө микс мастер хийсэн юм шүү. Чигшиг. Телефон бол баг нэг найзаараа камер яаж байгаа тэгэл хийлгэсэн байл. Тэгээ нэг гараагийн реакшн гоё тий. Энэ яага байн постэр гарч ирээд байгаа. Тэгжээс нэ энэ найз нь хөрхийн дээ чигшиг. Найз нэлээд одолсон тий. Найз амар одолсон юм даа тий. Тэр тэгээ цаашаагаар дуу хийх л авах л та. Тэгээ хийх гэсэн тийм хийх л. Дахиж юм яг иймэрхүү сонин дуу бол биш. Яг үндсэн хипхопороо дагнаад хийвэл зүгээр байх гэж бодсон. Don Dior-ийн ихний дууны фейлс бүр амар фейл болсон. Don Dior чи ихний дуу бас сонсоход хэцүү байсан шүү. Аргууд байсан л та. Тэгээ лайфстайл яриад хөө. Тэгээд ер нь Luxembourg амжилт хүсье. Муулаад ах юм байхгүй л тий. Цааштай хөгжөөлөл болно шүү. Энэ ядаж 18 таа ийм дууд болсон бол өөрлөө ах л та. Яг нэг насны. Тэгээ 18 таа ийм дууд болохгүй л дээ. Одоо яг ингэж зохиохгүй л дээ. Ингэж зохиохгүй нэг одоогийн яг насных нь нэг тийм өрхөнд. Окей болж яах вэ? Тийм хөл энэ. Яа их. За лайфстайл гэж ч одоо хизээ сашхыг ярилцсан гэсэн үг байлээ. Бид нар чинь юу вэ? 12 сараас хойш уулзалтаагүй. Яг подкаст нэр бол уулзалтаагүй. Маркетинг. Манай Ибама нь бол хичээлтэй гэд бол жоохон зай завсар багтайсэн. Цэгийг гэсэн хичээлтэй гэдэг. Би бас 12 сар болох гээд манай ажил бол жоохон шахав байгаа. Тэгээ нэг газрын шинжилгээ. 12 сар арай л хичээлтэй өдрөлээ. Өдрүүд байлаа. Танах чинь бол бүр алсан биз дээ те. Хагас сайн бүтсэн айгүй. 25 нас хойш спешиал юм шиг. Тэгэл байж юм шиг. Тэгээд 12 сард бол хамгийн гоё зүйл нь бол мэдээж шинжил тэгээд шинжилгээ юу яаж өнгөрөв? Шинжилгээ юу хаягдж л ихсэн дээ. Тийм амар шууд хүн сэдвэр болсон. Ямар ёо. Тэгээ ерөнхийдөө шинэ он 12 сараас 12 сараас нэг тийм их болсон. Гэтэ яг дажгүй дажгүй хэгдэл гэлсэн дээ. Шинэ амьдрал эхэлж байгаа юм байна да тий. More life. Тийм тэгээд хамгийн харсан зүйл нь зөвөр хүмүүс шинэ би гэж ярьлаа. Та тэр нь тэрийг өвчтдөг бай. Яг нэг зориг эхлэхэд хамгийн зөвл зориг тавихад хамгийн зөвл мөч юм болоо гэж л. Тэгснээс хүн өөрчлөгдөж ивэл ингээл отооноос өөрийгөө хичээгэл яачихгүй. За яг оны дараагаас гэл те. Их тийм дараа жил гэдэг үг биш тий. Гэтэ яг нэг монголчууд гэлтгүй ер нь хүн болгол нэг тийм тодорхой хугацаанд баригдаж юмаа хийвэл илүү үр дүнд хүрдэн шин.
нэг тодорхой хуваард яг за чи энийг тэдний хооронд хийж гэх. Тэгээд тэр хооронд хийж. Тэгэхгүй бол нэг хуцаагүй нэг юм аваад яваа сумжсараа л байхгүй. Тэгэхээр яг он гэдэг бол тэр утгаараа дагуу тал болдог л ахал та. Тэгээд тэгтээ шинэ он гэл шинэ жил гэж бодохоор нэг мандрины нэг үнэр тий хамар зэрэгсэн тийм үнэрт яг тэр л яг санаад. Тэгээ гоё хацаарууд гэл. Ёлкац гээл тий. Тэгэл нэг бөмбөлөгтэй тоглоом амар их авдаг юм. Надаа нэг тэгээ нэг ёлкны чи гадар нэг юу дээ шүү дээ. Гэрэл. Нэг юм олон өнгөөр авсдаг гэрлээс. Тэрнийхээ дасалт болгоны тоглоод үзчих. 8 өнгөөр авсдаг гэсэн. Лаг. Нэг нь ингэ цацаж мосрал, нэг нь жоохон байж байгаа л унтраал. Багын жил мод цацсаг шүү. Угсаа хөшөрхөөр тэгээд жоохон хүүхдүүд тэгээд яг өөртөө яг тэрийг мартаад байж л яг хүүхдтэй болоод тэгээл их айл нэг юм гэлтэй шаа тий. Тэгээд яалкан дээр нэг мөнгө тавихгүй юм чам засаад яхаа ч гэх. Манай би бол нэг имэйн дэдэг тэнгууд хүн болгон яг орж ирдэг гэсэн баг байхад. Одоо тэгээд гэр бүлийнхэнтэйгээ байдаг болсон. Тэгээ манай дүүч бас том орчлоо. Тэгээд бит хоёр бол явуулах засаагүй хинжлээ. Бас гэрт ирэх ч юм бэ дүндөө тэгээд байж дээ. Тэгээд шинэ жилээр бэлэгч авах байлаа юм. Би бүр хүүхдүүдэд бэлэг өгсөн шиг хамаатныхаа дүнэрт маа. Одоо та нарт бэлэн мөнгө нь хэрэгтэй байлгүй дээ гэж байна тий. Зарим дүнэрт бол тэгээд өссөн. Тэгээд мэдээж шинэ жил бол тэгээд ер нь хамгийн гоё баяр шин мэдгүй нэг хамгийн гоё тийм сэтгэлд үлддэг баяр гэж. Цагаас арч тэгээ ядарсараа гадаад тий. Өвлийн хөдөнд нэг гац жаргалыг жоох гэсэн мэдрүүлж өгдөг тий. Тийм гоё дулаан үр тий. Ядаж гэртээ тэгэл гэр бүлээрээ галуунаа гоё шүү. Тэгээ оны өмнөхөн бас Бэги бит хоёр амар гоё юмд оролцсон. Ер нь бөөнөрөл ба яг ер нь бол бид дөрвөлээ байсан. Тухайн өдөр бол бидний нууц битгий сонс хоёрын хамтарсан бол партинд очсон. Битгий ир гэдэг парти. Битгий иргээд тахтан л очсон. Зөрөөд очсон. Тэгээд тэр партины талаар маа цэгийн намайг бол төрүүлчихснээр хуваалцаач. Тэгээд ер нь орой 7-8 гээд очсон. Тэгээд цөөхөн үнтэй байсан гэсэн Бадрал байжсэн байхгүй. Тэгэл Бадралтай бөөнөрөө гоё танилцаал бусад хэдэн хүүхдүүдтэй танилцаал ингээл. Ер нь подкастын талаар юм тийм юм асууж байрал. Ер нь Бадрал айгуу гоё нээлттэй гоё ярьж гисэн. Тэгээ ангараг бас ирсэн сүлт нь Батаа бас ирсэн. Тэгээд намайг анх ороход одоо нэг үүднээс орж авч гэсэн Бадрал за сайн байна гэлтэй танилцаас үүднтэй тэгэл танилцсан. Тэгээд хүсэн хүлээж байсан бидний нууцынхантайгаа танилцсан. Манай Сэндэрэгч амар гоё юм шүү дээ. Тэгээд Сэндэрэгчтэйгээ танилцсан байгаа. Ихчгээд тий. Анаа би чи ажиллаад тусчаад очиод ажлын хатад очиж. Тэгээд яг тэгэд чинь юунд дууссан? Маа Баска дижи тоглолцсон гэжсэн. Тэрээс яг нөгөө нэг үйл ажиллагаанд ерөнхийдөө дуусчихсан. Тэгээд энэ ч очсон ер нь дажгүй гоё байсан. Эхлээд бол хүмүүс бол амар ичингүүрэлтэй нэг яаж ихгүй. Тэгэд хоорондоо нийлж суугаал нэг тоглоом тоглосон тий. Тэр тоглоом дээр би ялсан. Бигийг ялсан. Тийм би ялж хоёр тасалбарын эрэхтэй болсон. Эбэг мэдээд ирж үзэх хоёр тасалбарын эрэхтэй болсон тий. Тий, хоёр тасалбарын эрэхтэй болсон. Хосойж байгаа шүү. Тэгжгээд шүү. Хамгийн гол нь тэр нөгөө хостойгоо гэсэн бохгүй юу? Тийм. Тэгэхээр надаа хосдын баталгаажуулаад өгөх юм бол би оруулах. Хосл эрэхтэй шүү. Тэгжиж ороорой. Би зүгээр найзаагаа яачих гэсэн таньдаг болохоор айгүй хэцүү байгаа. Заавч хосах хэрэгтэй. Одоохондоо хүлээгдээл байгаа. Тэгээ очиод баска тоглоод тэгээ аруу гоё хэсэг гэх юм уу. Надад би нэг өдөнд очиод байжсэн юм чинь тэгээ яж Батаа яг хөгжмөө тавиад. Тийм тэр гоё. Эхэндээ гэхдээ Батаа тавихад хүмүүс жоох ичингүүрээ. Тэр нэг Батаа нэг хүмүүсийн нэг гэдэг дандаа мэддгүү дуунуудыг тавьдсан байхгүй юу? Тукагийн цацагдаагүй дуу. Наваа тэрийг ирэхээс өмнө гэсэн юм байна. Хамгийн их билээ DJ. Тэгээд Батаа өөрөө нэг үг хэлдэг шүү дээ. Баярлалаа энэ тэрэгэл. Тэгэл жоохон комеди ирсэн те. Комеди. Бас ярьсан уу? Жоохон ярил. Нэг гişүүн мишүүний талаар жоохон хийгээл явдсан л та. Тэгээд Сэндэрэгч намайг таньсан. Тэгж.
Энэ ямар харж исэн хөхтэй юм хөхтэй гэж шууд. Жинка оригинал oh my god. Тэгээ нөө номи байгаагүй. Тэ номи гэж ирээгүй. Нөө шинжилтэй гээд ирээгүй юм бэлээ. Дараа сонсоход. Замаараа яасан чи хэлээ. Тийм. Дараа хүндэтгэх шалтгаанаар ирж байгаа юм. шинэ жилээ дуусаад явж исэн чи яасан чи. тэр подкаст нэр нөлөө тийм сүүлийн дугаар тэрэн дээр хэлсэн. Тэгээд амар лаглаг мэрэгчлээ хүмүүсээс тийм тань. Тийм. Геологи инженерүүд, уулын орхон инженер юу гэж хэлээ лаглаг. Тэр нөө одоо цугласан байсан хүмүүс нь хэрэглээ танилцсан. Нэмэрч болохоор график дизайн байгаа зү. Тийм. Сэндэр чин интерьер гэсэн. интерьер Эхлээд архитектураар яаж байгаа. Тийм. интерьер чин болохоор юу гэх вэ? Эдийн засгчлөө маркетинг тийм маркетинг ингээл тэгээд хэн болохоор чинь бадрал болохоор чинь сэтгэл зүйч Тийм. Ангарагч нь болохоор барилгын ажилласан. тийм цаа чи айгуу Барилгын жил ажилласан гэдээсэн шүү. 7 жил ажилласан. Айгуу тийм ер нь юмд аймаа тийм тууштай. Тэгээд жигэн нээлттэй хүн бэл. Жигэн нэг тийм ирч хүчээр дүүрэн хүн бэл чи ангараг байлээ дээ. Яа шүү. Одоо бид нэр ингээл партидаа 9 цагаас эхлээл бүжиглэл эхэлсэн гэж орой 2 хүртэл ингэ тасралтгүй бүжиглчихэж байгаа байхгүй. Амар энергитэй болж байгаа байхгүй. Бүр нэг тийм хүн сакс тоглол алах байхаа тий. Дөрөв суух гээд огж байгаа. Би бүр шууд тэгэж бодож бож модош. Тэгээ цаатны чинь бас гоё тектоник нарын бичлэг байдгийн. Ер нь лаг бүжиглэлт юм бэлээ. Гоё бүжиглэлт юм гэсэн тийм. Тэгээ бид нар хамгийн сонирхолтой зүйл нь юу гэвэл бид нар нэг гизгнэр цэцэрлэглүүд нэгээд та тавьсан шүү дээ. Тэгэхэд яг сакс ихэд гайхаад юмгот нөгөө яг ана еврокомедийнхэн нөгөө бэги мэги жаки бүгд цаагаа яг бүгд ална угаасаа энэ дунд өргөдөлөл болохгүй гэх. Тэгээд бүгд ягаад сүүлдээ янз янзын дуунууд дээр бүгд яг гоё дуртайгаар хөгжсөн сонсчихсон те. Алж ийсэн шүү. Тэгэл Малогийн дуу гараад эхэлсэн чи алсан дэвэл илтлит мэлтít чи баг түлхэлцэж бүлгэлцээ юу болов. Тийм шүү дээ. Мош гэдэг юугаар хипхоп хөгжмөр мош гэдэг ганц хүмүүс бид нар шүү. Хөрөнд мош. Бид бол мош. Тэгэд амар олон хүмүүс ер нь сүлд нь ирсэн шүү дээ. Тэ? Маацингу ах ирсэн. Танай ах ба. Танай ах. Чи яг яадаг ах яа. Тэ сайн ах шүү. Манай байрны ахгүй бүр бага. Тавын байрны ах баг гарч иж биднес чинь гитар тааж тоглож өгдөг байсан. Гитар зааж өгдөг. Жигэн биг бро юм шүү дээ. Надад танилцуулахтаа болохоор бараг л хамаатан да. Нэлээ ойрын хамаарыг хамаатан да. Тэгээд гоё хайртай шүү зөндөө ирсэн. Нөө бидний нууцд оролцож исэн хүмүүс нь бас өөрсдөө ирсэн шүү дээ. Чодог ах маань индор вайн спид ирсэн. Спиди сүлд ирсэн те. Тэгээд гинжин бас халт ирчээд явсан. Спид ч бас дуулсан бил. Спидийн чойдог дуулсан байх. Чойдог тийм яг лайв перформанс хийсэн шүү дээ. Нэг Севрийнхаа ремиксийг эхлээд дуулсан. Тэгээд хоёр дахь перформанс дээр болохоор жоохон халаалттай байсан болов тэр. Зарим үгээ халтаад Спиди тэр хоёр. Тэгтээ гоё байсан ялцчихв. Ер нь team party мэдгүй миний л амьдралаа явсан хамгийн гоё party шүү дээ. Амар гоё. Амар тийм. Хэдүүлээ чиглэл дондоор нь явах мохоо гэж агсан. Тэгэл шал өөрчлөгсөн. Бата DJ гээл. Амар сүүл нь нөө баха одоо болж ирээ. Манай баска нэлээ 3 хүн хүртэл 50 төгсөнд ирсэн шүү лээ. Тийм deep house гоё юм лээ. Сүүл рүү жоох ядраа тасалтай тийм. Ялч нөгөө нэг 7-8-аас хойш тэгээд чи явцсан. Тэгээд амар олон селебритинууд байсан шүү дээ. Одоо Colors-ын байсан, Mechanic-ийн хоёр байсан. Тэгээ нөгөө ихэр модель. Тэгээ Tommy Jerry хоёр байсан. Биш, нэг нь явчихсан. Jerry нэгтдэг явчихсан. Тэгээд Идрод байсан. Өөр чин моторынхан байсан тий. Тэгээ 168 сүлд ирсэн шүү дээ. Тэгээд нөгөө нэг комик зурдаг хоёр ах байсан. Тий. Продюсер байсан шүү дээ хоёр. Тэгээ тэр чинь нөгөө Тамир битгий сонсдог байсан. Битгий сонсын бас зарим сонсогч биш оролцогчд ирсэн мэлээ. Тэгэж жоон байгаад сүүл автах яаж өнгөр. Жигшээ сүүлийн давтах чинь тэгээд саяны юу байсан бэ? Q илүү. Q орсон. Тэр чинь энд мөн билүү? Мөн шүү дээ. Q биш 5 дахь нь нөгөө play time-ийн
Showcase тийм Q. Бас Q-д болсон ингэ. Тэгээ 2 хоног дараалал Q орсон юм шүү дээ. Оо одоо тэгээ жижигэн Q ярих юм ааш. Тэгээ Q-гийн vibe бол тагласан. Тэгэхээр чинь Q бол Инкол ах тоглож байсан. Инкол ах бол яг хипхопоо тоглоод амар гоё л. Тэр нэг тийм underground хипхоп биш, нэг тийм орой жоохон өөр хипхоп байсан. Тийм trip hop мөн. Уусаа амар хипхоп тал дээр бол амар л та. Инкол ах бол үнэхээр гоё байсан. Тэгээ дараас нь Мара гарлуу тий. Тэгсэн Мара. Тийм билүү тэгж орсон тий. Мара тоглож байгаа. Тэгээд би Мараг дуусгаад тэрсэн шүү дээ. Тэр үдэ чи яага ядраад ирсэн яа юм уу гэдсэн чи өмнөх өдөр нойргүй амир хоцсон. Тэгээ нойргүй явж болдгүй юм биш шүү. Ханаа амар хууртай биш шүү. Тийм шүү. Тийм. Тэгээ ер нь 2 доор хоног дараалж бити шоудаарай. Чигшээ бас би энэ амар муу юм шүү. Жохон муу шүү. Тэгээ сая өнгөрсөн тавтахад. Өнгөрсөн тавтахад оны анхны тавтахад гэхгүй. Хипхоп партинд нэг Лүү очлоо гэдэг газар хаах цагт нь бол яг л малын шишиг гэдэг юм л шүү. Амар тий. Хувцас авах гэж би бүр ёо. Цэг нэрээ аврах тултаа сом битээ хөндөлдөөд өгөөл тэгэл бидрээ замаас нь холбох гэсэн дээ. Өө би чи тэнцээ зогсон гоё хүмүүстэй найз байж болсон. Би бас гадаа гараал. За күртгэ авах юмсаа гэж хүмүүстэй танилцж явж явж нэг ийдсэн. Гоё юм бэлээ. Гоё шүү. Яг дотроо бол бүр пик хүн биш те. Яг ивент болсон 5 дахь дээр. Өсөд энэ DJ-нэр нь гэсэн шак тэгээд анууд бол ихээр ирсэн болохоор бүр яалтчгүй байсан. Тийм тэгээ бас гинжин лөгөөдөр бас дуудуулсан те. Гоё байсан. Ер нь тиймэрхүү газар очиод бас нэг яг яам гээл гоё хипхоп сонсдог бол бас амдэр нь очиод үзчихээд vibe бас гоё идэх шүү. Тийм. Яг тийм live performance-ууд нь гоё шүү дээ. Тийм. Тэгээ бүжиглж байгаа хүмүүс нэг хэсэг гараад байсан шүү дээ. Бүр амар би-boy хийж мий. Тийм. Золоо рок гэднэр байсан л. Бүр алж ийл гэж. Бодгүйн crew юу? Тий. Тэгээ алж ирсэн. Тий. Таарах юм хэлээс бодхоо дахиж DJ хийхгүй гэсэн. DJ-гээ ерөөсөө. Одоо тэгээд продюсер бол хөгжим хийнэ гэсэн. Тий, хөгжим хийгээд ай хийгээ явна л гэсэн. Яг карьерийн хувьд хамаагүй зөв шиг. Тий, одоо метро хүмүүний идэр шиг л гарч ирсэн. Тэгээд золоо рок ч болохоор аюун дээр плей тайм дээр тоглоно. Тэр яг тиймэрхүү дээр найхалцдаг. Олон плей тайм дээр тэгэл зайн гоч. Амар өстэй. Гаа яан юм шүү дээ. Тэгэл нөгөө ерөн зүгээр зөвлөхөд бас 1vs100-ийн хийдэг тэр явдууд гоё очороо энэ Spicy Street тий энэ 7 хоногт бас 5 дахь өдөр бас ирсэн. Тэр айгүй гоё дуунууд тавьдаг, гоё vibe тавьдаг. Дэв юм дуу тавьдаг шүү дээ. Тий гоё микслсэн тийм юм тавьдаг. Тийм бага. Батаа гэхдээ DJ хийвэл гоё юм бэлээ. Сайн. Минжи сарын дуу тавьж байсан тий. Ариунаа гэж дуу тавьсан. Нэг мэдсэн чи юу вэ? Ferry Mergy яваал тий. Гоё. Black Eyed Peas-ийн дуунууд явуулсан. Glamorous гэж дууссан ба. Хэдүүлээ чинь тэгэл гарлаа. Тэгс бидний нууц парти үнэхээр бэст болсон шүү. Энийг сонсож байгаа бидний нууц битгий сонсогчтой байлгас тий. Цаашаа түмэн түгээгээрээ. Тэгээ битгий иргээд тахт сүүл рүүгээ амар олоогүй гэсэн. Би тэр гэхдээ тоглоом дээр яг өөрийнхөө мөчөөр хөдсөн шүү дээ. Нэг надад өрсөлж исэн эмхтэй амар юм намхан эмхтэйс. Тэгээ нэг бильярдны шаргийг голд нь ингээ шидээ хэлдэг юм. Гяс ингээ шүүрч явал уучлаарай гэсэн. Үсэн энэ аль нь авсан юм бол ингэж ингээ өндөр байх ашигтай л тий. Цэгийн бүр гоёдгүй 0-ын цаас нэг хэсэг яалаа чи тэр яг ингэсэн бохгүй юу? Ингээд 0-ын цаас аваад ирсэн даалгавар өгсөн бохгүй юу? Тэгэл 0 руу гүгээл 0-ын цаасаа барьсан яг урдаа байцсан гяс буцаж явчих гээд замдаа нэг вино барьсан гартаа ингээд мөргөлтөө тэгээ уушлаа гээд ингээд хамаг юм вино болцсон. Тэгээд 0-ын цаас мас вино болцсон. Тэгэл бадраад хажид энэ ч одоо юу юм ажигдсан 0-ын цаас би бүр хараад байна. Тэр чинь нөөс орчод ирж байгаа. Зүрх сэтгэлээ зориулсан. Сая ярьсан ч гэсэн яг өндө бараг арчсан л байлаа. Бид нар гэс нэг жоох нэг орсон. Цэгийн бүр ийм томоор нэг яг нэг арчих юм чи. Шууд ингээл базаал тастаал. Тэр бол ихтэй амир юм болсон. Даач хасагдсан. Тэгээд би нэг малгай олоод ир гэдэг дээр нь баг хасагтан гаралцсан шүү дээ.
Тэгсэн чинь арай уртлын судал дээр нэг байна сууж. Гяс малгын авч. Баярлаа. Тэгэл ясан да тэрэн дээр. Нэг ноолоор малгай оролт. Тэ. Авид ирсэн. Нөгөө охин миний оролтыг шүүлж байгаа л тэ. Бас нэг охин гоо ингэ сандал дээр байгаа хар дэрийг аваад ирсэн. Сандал дээр гараа зогссон. Гараа зогсгээгүй гэдэг амтаа. Тэгээ борос сонссон байлээ тэ. Тэ. Юу нэгчлээ байсан. Комедиан аваад ир гэдэг тэ нас бэги уруухан гаргаж тэ. Шууд арагшаа эргэж явал хүн болгоон бадралгүй шангараа гөөхөр би арагшаа батаах руу очиод шүү. Комеди аваад ир гэсэн юм шиг. Тэгэл яасан л та. Оройн тэр тоглоомод тоглосон бол хаастаа мангар олон комеди болох гэсэн бэл тээ. Тэр бол гоё парти болсон. Тэгээ оны сүүлд нэг тэгж л ер нь партинд явах шүү дээ. Дон гаргаад өөр хүн болно. Тийм их амар хот үг те. Байж болох л үг шүү дээ. Баг Өөр би яг тийм байгаад байгаа болохоор. Шинэ өөрчлөгдөх хэрэгтэй. Өөрчлөлтийг өөрөөсөө шинээр нэ тэгж юм. Тэгээ сүүлийн үед өөр юу болов? Мэдгүй сая гэхдээ би гайхс гинт юм ууралт гарах гэдэг гараад тэр. Би ерөөс ямарч мэдээлэлгүй явж байгаа. Тэр чинь юу? World War 3 ч гэж нөө сүүлийн үед чинь амар яг Монголоос гадна яг дэлхийн техник political issue бүр амар болоод байгаа байхгүй. Тэгээд Иран Америк орч байлтдаг юм яах гэдэг. Тийм Иран бас нэг асуудалтай байна. Иранч тэглээгээд үзэхгүй л дээ. VV3 тэгээд яхаар тэр ч бидний ихтэй ер нь сонгох яах зүйл биш хаа. Яг дэлхийн мэдээлэл болохоор ярьж мэдэхгүй л байна л да. Хүмүүс л шүү. Зарим нь бүр ер нь амар мим их явж илээ те. VV3 гэдэг те. VV3. Яаж яагаад бас сайн өдрийг War гэдэг нэртэй дуу гаргав. Тэр нь яг зөвхөж таарч маа. Энэ зөвгөнцөн байна маа чиг шиг те. Тэгээд энэ жил чинь Трамп огцрох үстэй. Огцрохоос дахид сонгогч магадгүй. Кани болохгүйсэн. Кани West үргэлжлэнэ гэсэн. Кани West үргэлжлэхлээр Трампыг дэмжиж байгаа юм шүү. Мага гэсэн. Юу яасан чинь? За чин гэтээ дээж шүүгч гэж дээд парламенттай унтсан шүү дээ. Цаад чи буруутэйгээ утсан шүү дээ. Трампыг уу? Тэ нэг тийм юм байгаа. Тэгээ тэрнийх нь одоо яг эзэн шийдвэр нь хязгаарлалт гарах юм бол баг өмнөөс нь шууд өмнө нь баг ажилласан болох боломжтой. Тэгээд тэр гэтээ юуных нь хийгээд байгаа юм байна лээ. Сөрөгчнийх нь яваад байгаа. Тэр амар хүчтэй яваад байгаа. Цаад чи бас нэг тийм тэгээ яач байх юм байгаа. Дахиж сонгох туугүй юу гэдэг дээр сонирн байгаад байна. Яг үндэ ашигтай ажиллахын үед бол Америкийн хувьд бол ашигтай ажилласан. Яг зөвхөн бизнес талаас харах юм бол тийм. Тэгэхээр бас 100% бизнес талаас хүмүүсийг явуулна гэж байгаа хэцүү л тийм. Улс төрч бас яг цэвэр бизнес ишүүлэхээр бас хэцүү л дээ. Яг цэвэр бизнес, яг цэвэр ашиг талаас нь харуул Трамп болох хамгийн сайн ерөнхийлөгч болох гэдэг байхгүй баг. Баах үр зээл энэ тэглэсэн гэдэг тийм. Үр зээл тэглэх гэсэн тийм. Тэр нэрийг бас айгүй сони шийдвэр те. Тэтгэврийн зээлийг тэглэх гэдэг. Одоо хүн болгоод тэтгэврийн зээл аваад шууд. Юу тэр шиг айлд энэ тэрнээс чинь болоод зүгээр тийм юмс болоод Монгол банк тэтгэврийн зээлийг хоригдсон шүү дээ. Тийм. Бүх компаниуд тийм банкнууд тэтгэврийн зээл одоо гаргуулахгүй гэдэг. Тэр чинь буцаагдсан л да. Буцаагдсан л да угаасаа яг түүхээр ярих, юугаар ярих юм бол сони шийдвэр гаргаад. Тиймэрхүү юг ярих бүр хуулийн үндэслэл байхгүй. Маа ерөнхийлөгч байгаа сэтгэл нь хөөрөөд шинэ он гарч ирээ. Тэр шинэ он гараад нөгөө нэг хин хүрсэг ерөнхий сайд энэ. Тэгсэн чинь доор нөгөө хүүг нэ. Тэр л ч даяалах гацлаа авчихсан да. Юу байс хийж байгаа л дээ. Тэсэл нь нусна гараад энийг бөөнөрөө найтагаал камер руу гараад ингээд ер нь тэрэндээ төстэй болчих шүү. Тэр айгу хөөрхөн. Тэрний мим гэхдээ байгаа. 3 найтагаад Монголд яриад болчих. Тийм. Үнэн мөртлөө мим байгаа. Дууссан чинь юу гэлээ бас нэг хөрхөн үг гэлсэн юм. Тэрээс санахгүй байна. Монголаараа дахиад уу гэдэг. Дахиад яг явчих гэдэг. Ерөнхий сайд бас инээгээл. Тэр гэхдээ нэлээ удаан яриад болсон шүү дээ. Тэгээд манайхад сайхан бохрох юм даа тэгж заавалчгүй бага хүүхдүүд тойроо зөксөж байгаа. Тэр хэн те. Тийм хүүхдийн ил ч юм уу хайшаа. Яг шинжилээр гой контентууд үзсэн үү? Шинэ жилээр гой контент.
юуных контентууд үзэх гэл. Дээр үеийн контентууд нэлээд тэгээд хуучны юмнууд за угаасаа болохоор өстэй нэг их ч үтсэнгүү дээ. телевизээр л үзсэн. Одоо угаасаа бүгд нэг Univision дидиш одоо контент бодлоор гаргадаг болчихсон. Худалдаж авал тэнгүүд нэг өмнөх жилийн юмнуудаа шууд телевизээр гаргадаг болчихсон гэл. Монголд нэг удаа гэл те. Би сая болсон нэг UB comedy-гийн галзуурх нэ гэдэг үзсэн. Бүтнээрийн шээсэн. Бүтнээр нь даамшиг авахар болсон. Чиг шиг. Тэр бол гоё контент болсон байлээ. Үзчихэд бол worth it те. UB comedy. Угаасаа айгуу тийм том юм болчихлоо шүү дээ. Одоо зөвхөн нийтдээ бас гадна Univision-аар үзэж болжээ. Хөгжиж чигхэн урлагийн хүн гэдэг. Цаашаа ингээл томорч юм да. Ингэсгээд ер нь дугаараа дуусахгүй да. Тэгцгээе дээ. Нэг сарын дараа 8 дугаараа бичиж хүргэлээ. Нэг сар бол 9 биш 8 байсан байлээ. Маа цэгийн бол fail guy. За ийм байх штэ. анхны подкаст нэг иймэрхүү. Подкастэнд оролцсон гадтай баярлалаа. За та хоёрт урьж авчирсанд баярлалаа. Тэгээ дараагийн дугаараас бас заримдаа оролцох боломжтой байгаа. Харин тийм боломжтой бол ирнэ. Гэхдээ бас нэдлээ мэдээлэл цуглуулж яахгүй бол бас зарим зүйл дээр хэл ярих юм байл мэдээлэл яваа. Маа Тамирач бол манай X гэх юм баггүй. Дугаар X factor. Тэр завгүй байгаа гэсэн. Юу ч игээд өчигдөр. За тэгээд bye. Swishcast-ийн 8 дугаар дугаар байлаа. Араас нь энэ жилийн топ артистын топ сонг. Bye.